Хотлоо тавьчих. За сайн байна уу даасан ба. За сайн байна уу. Сайхан амарч байна. Сайхан амарч. Үйл арвина. Үйл арвин даа. За манайх нэг ийм подкаст байгаа маа. Бөөгийн тухай сониач ингээд. За. Тэгээ манай подкастаар бол ямар нэгэн шүүмжлэл юм уу хин нэг энэ зөв энэ бурууч гэх юм уу би ийм тэр тийм гэдэг тийм яриа ордог. Зөвхөн манай подкастаар орж байгаа хүний тухай. За. Зөвхөн хувийн. Тэр хүний үзэл бодол, тэр хүний талаар таны үзэл бодол юу юу гэсэн үзэл бодолтой ямар үзэл бодолтой гэдэг талаар юу яригдах юм байна. За. Тийм тэгэхээр хамгийн түрүүнд та өөрийгөө нэг сайхан танилцуулаач хийж яав. Эмээ өвөө нутаг ус. Тэгээд бид энийг ярьцгаа та хэлэх. За манай ээж хоёр маань жолооч хүн байсан. Тэ. Ээж маань энэ улсын үйлдвэрт ажилладаг тэр аппо компанид ажилладаг тийм хүн байлаа. Эхээс 10 байсан. Одоо тэгэл нэг ихч байна. 2 дүү байна. Би байна. Дөрүлээ. Аны 2 хүүтэйгаа нэг цаахан бэртэй нэг ачтайгаа эхнэр хүүтэйгаа ингээл амьдарч जैन дөө. Нэг хайртарч юу байх вэ? Таны нутаг ус эмээ өвөө ямар хүмүүс вэ? Аль нутаг ус юм бэ та? Би юу? Тий. Хэлэхтэй. Яг та хэлмээргүй хэлэхгүй байж болно. Миний хувьд болохоор манай Абалаа ханга аймгийн хүн. Дээшээ цаашаа өндөр өгöd бол хойшоо өсгөлрөө гараа авчдаг. Манай ээж аав нь арангаар арайдаг хүн. Лосны мавлгаа гэж хүн байсан. Энэ бол гарал яг тийм. Би өөрөө хинтээ өндөр хаанд ээж аваад тэнд явж байгаад би тэнд төрсөн юм л. Тэгэл одоо төрсөн унсан газар угаас усгийл одоо хинтээ өндөр хаа онцон цагааг бол одоо Улаанбаатар хот. За ясан талаа хөвөл аавдлаа хөвөл хаашаага хүслийн цаашаа л нутаг усанд нутаг ус судалтай байсан. Ээж хоёр маань 90 донд ээж хоёр маань оройрхон ингэ тайлсан. Тэгээд ихчтэй 2 дүүтэйгаа л очирсан. Тэгээд үний амьдрал одоо ямар л эдрэтэ байдیں۔ Тэр бүхнийг ингээл туулаад явж байна. Одоо би тийг зовж явлаа, зүдэрч авлаа гэд нэг тоочод байх яах вэ хүн бол одоо ялгаагүй зовлон зүдүр үздэгээс хойш тийм ээ. Энэ арва дээр эцэг ихээс хагацгүй нэг их хэмжээтэй байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо аман гол нөгөө тэрний хүүхэд энэний хүүхэд тэгж явж ийн ингэж явж ийн сайн явж муу явж ийн гэж дуулсан ярих учраас энэ жи ярьдаг дөө. Бас нэг нь хуулцахгүй юм шиг хичээж яв. Юу л хичээж нэг айхтар төгс. Айхтар мундаг хүн бас биш яг нэг алдаа оноо бол ямар ч хүнд бол байдаг юм бол байдаг дөө. За. Та одоо их сайхан бөө зарим хүн байна. Энэ замтай та яаж холбогдов? Багада бинээс нөгөө шүн унтахаар л бинээсээ гараад нисээ явчихдаг тийм л хүүхэд байсан. Тэрийг өөрөө ч мэдэхгүй. Тэгэл багада янз янзын юмнууд харагдана айж чинь ээж авд хэлэхэд хоо хүмүүсөө чинь таахгүй шүү дээ. Юу яриад байгаа юм. Тэгж явсаар байгаа ээж ясаа хойш унтдаг боллоо сүүл рүүгээр. Яаж амьдрал маж бүд ороотлоо. Өөрөө ч одоо бас буруу замч гэж одоо тэгэл янз янзын асуудалтай ингээл өртөө шүү дээ. Хүний өөрийн ингээл тийм ээ. Өөрөөсөө ч болно. Өрөөлөөсөө ч болно. Тэгээ одоо тэр амтгүй хүнд буруу өгөөч яах. Тэг өөрийгөө зүвтгэж яах. Хүн одоо алдахгүй унахгүй гэж юу яах. Алдаа болж багт автах юмсан. Хүний төлөөл байх юмсан гэж явдаг та. Тийм л юм байна. Басвал. Анх энэ бөөгийн зам. Тийм бөөгийн замлаа. Тэгээд яаж байгаа тэгээд нэг манай баг хүүхдүүд энэ хавдан буудалд инг гэж хараад наваа зэдэн гэдэг нэг өвгөн бөө түүний төрсөн түн инх цэцэг гэдэг нэг бүрээд хүн дээр уг нь лам хайж явсан. Лам хайж яваад хүүхдээ үзүүлж тэгсэн. Лам алддаг энэ бөө байдаг гэдэг
дэлгүүрийн хүн хэлэхээр энэ дэше яваад авсан. Өөгөн боо айж нэг бүрээд хоёлаа бүрээд юм. Тэгээ араа үзүүлсэн. Гожиж одоо онгодтой юм байна шүү дээ. Намайг. Гүй бүр гайхаад. Онгод гэдэг чинь тэр канон дээрээс л харж ирсэн болохоос манай эзэн дээр ламаараа усууд байсан учраас гэж мэдэхгүй юм чи гэсэн. Тэгээд онгодтой гэдэг итгэж өгдөг. Тэгээ ерөнхийдөө тэгж л эхэлсэн. Эхний бол эдийн шүүсэл анх буулах гэсэн тэгээд ингээ ямар ч нэг хонь байхгүй, ямар ч аригтаар сүү цагаач байхгүй. Нэг хингэрэг бэлдээл нэг дээл өмсөлөл нэг юм айхаж бэлдээл. Тэгээ гарсан. Тэгээд одоо яаж миний онгод тохоо үед яаж орох вэ? Тэгээ ямар ч нэг газраас нэг хагас хүн дээрэл тэгэл унссан. Тэгэл дэрнээс аж буруутаал. Тэгэл янз янзын хүн дээр их очсон дөө. Хэдэн настай байв та тэр үед? Одоо би 20 мөртөл байсан баг. Тэгэл одоо хаана сайн бүү гэд. Тэгэл очиод үзүүлэхээр онгодтой л гэдэг. Онгод нэгж ямар ч юм байдгийг мэдэхгүй. Ямар ч юм яадаг юм бол ямар ч юм бөөг мэддэг юм байхгүй. Тэгээд тэгж явж байхдаа яг юм бөө мөргөл бүний бөөлж байгаа бөөлөө их сайн хардаг. Онгодны юм байд юм байна. Ингэж орд юм байна. Энэ дуудлага нь ингэж юм байна. Энийг дуудахаар орж ирдэг юм байна. Гэсэн. Тийм их авч явжсэн. Тэгж байгаа л нэг орой л миний онгод чинь жил 8 сар ороогүй баг 2 жил. Тэгээ 30 өдөр гүрүү шиг байдаг. Аж амдал хэцүү үед хоол өмс хувцж байхгүй. Тэгэл нэг байгаа хоолныхаа дижиг нь хойлогоо дахилдаар тавиал ингээ мөрөгдөг ангиргаа зөгтөө байхгүй. Манай ихнэр одоо болоо гэж одоо тийм харагтаас ч амсахын тийм чиний одоо бөөж юу байх вэ? Аж амдал чи юм байна. Гэхдээ би орно болно өөртөө итгэл. Тэгээ бүр аргаа барлаа. Тэгээ нэнгэр хоёугаа үүрээд энэ жингэлтэй харахын дээр. Халуун цоо нэг дохойч нэг 10-90 гэж байдгийсэн шүү дээ. 10-90-с нэг юм жижигхэн савтай сүү 100 бичин гэж байдгийсэн шүү дээ. Одоо би чинь 30 гүрүү шийд байх чинь нэг машин хайргачтай шороомороо гүрүү шийд хайргач нэг 500 төгрөг 250 төгрөг ачдаг байсан шүү дээ. Өнгөч ам байсан. 1000 цаасан тоол олгодог байлчихдээ яач. Тэгээд нөгөө бичэн чихрээ авал тэнгэргээ ороод хүнсээ гоожлол гудмараас нахаа шаваа хуцуулаад л одоо хүн амтаа хараал намайг одоо ярьж л энэ халзуу солиотой хүн явж ин та гэдэг. Тэгээд жингэл дараан гараад тэнгэргээ өмсөөл дэлдлээ. Их дэлсэн. Гэхдээ юусаа байдаг. Хоёр нүднээс нэлж гоожод байна. Уйлаад сууж ирсэн. Тэгсэн тэр жингэл дараан дэс нэг урах гад хэлтэй. Нэг цагаан сахалтай өвөг ирсэн. Хөө юу хийж суугаа юм. Үгүй хүн нэг бөө болох гэдэг. Тэгээ яаж вэ чи? Үгүй одоо яах вэ тэгээд онгод зорохгүй юм хэцүү байна. Багш маг шаасан. Одоо мэдхгүй одоо багш манд ингээд анхны багш манай гэж гэсэн одоо яах зорохгүй. Орлогоо яах вэ хүмүүс чи одоо юу яа? Ам тавиад бүйл. Ам тавьж бүйлэн чи яа гэсэн. Үгүй энэ гоо энэ жингэлтэй хайрхан дээрээс чи тэнгэрээ гоо. Ам тавиад бүйл. Заахаа гэл тэргэж харж. Тэгээд тэр хоол мөгөө өгнө марч. Уган тэр уул юм бил харагдаж байгаа бол доошоо бол. Тэгэл тэнгэргээд дэлдэл гуйлаа. За одоо намайг сайн буулгаад би өстө чин кар төмнийхэн төлөө явъя. Би өстө ядарсан өстө өмнөхөд тусвал өстө нөгөө өстө өгч байгаа. Ямар хүн байдаг өвс олон хүн байдаг. Тэрэн дээр жинхэнэ бөөл. Таамал миний онгод бол. Нүдэл вайд орд. Готраад ингээд доош харсан. Нөгөө хүн байдаг. Тийм ордон явах газар биш байхгүй. Доор хайж нэг бараг 3 км газар байгаа байхгүй доош ордоо бооход чинь. Байт. За зорохгүй байт. Тэгэл орой гэртээ маргааш нь харгаа аччихал орой унтахгаал байж орон дээр явчихсан. Гэхдээ ингээ харсан чинь толгойд нэг эмгэн зогсож. Цочор босоод. Юу вэ гэл. Тэгэхээр энийг эмгэн яваад. Юу яриад хаана гэсэн энэ харахгүй. Тэгээ нэг юм чи гүрж гараад хаалан цааны авчаар авч. Хаалан цаанаас
энэ хөө хэнгэргэмээр хизээнд дэлд эмээгийн дууд итэргээд байхгүй. Юу болоод байгаа. Би таны дуудахгүй гэсэн. Наа чи тийхгүй чи гарахгүй би чамайг оронд оруулаа. Тэгэл хаалга нэвтэрж ирэхэд миний гэр орчих шуус. Нэг мэдсэн чинь эмээж болоод өвөөч болоод болохоо байлаа. Тэгээд л орчихсон юм. Тэгээ галзуурч ирсэн юм байна. Тухай. Тийм юм болж исэн. Цэнгэлтэй хайрхан дээрээс очиад гоё. Цэнгэлтэй хайрхан тий. Тэгэхээр тэр хөрхий тэр хайрханы савдаг бас тус болсон болов л гэж боддتي. Тэгээс би өөрийнхөө хүн бодол хүн биш байсан гэсэн. одоо мэдхгүй одоо би одоо хүн бишгээд хэлжүүл энэс бодлоо ярьлаа гэх бах. Хүн л байсан юм таа гэнэ. Яг л хүн байсан юм та. Саарл урах гэдэг л дээ. Би нэг мод үрдэг хүмүүс хүн юм болж харсан юм. Тийм хилэн болж исэн. Одоо та тэгээ хэдэн жил болж байна? 20 настай гэж одоо. Тэгээ би чинь 48 настай. Одоо Бараг 30 жил бол гэж. 30. 30 хүрсэн үү? Бараг юм уу? Бараг юм уу? Тийм, бараг. 28 болсон. Танаа одоо ингээд та дээшийг ингээд удам судраа судлахаар танаа удамд дээд үед чинь бөө утган зарим байж юу? Байсан бай. За. Байсан бай. Тэгтээ энэ 1900 онлоо биш. 1900 онлоо биш. Тэгээ хамгийн гол нэг онгодын дуудлага бас энэ олон түн бас хэлж хамаагүй болохгүй байна. Ямар ч 3 онгод. Тэгтээ тэр 3 тэнгэр байсан бэл. Би анх нэг мэдхгүй дуудаад зэмлээд чи юм бэ юу вэ? Бидгээ хараад дуудсан юм. Зэмлүүлсэн байхгүй. Түүний халд энэ бас нэг халдыг бол хараалцсан юм лээ. Яриад жаа хитрхи дэшегээ хатсан юм лээ. Тэр нөгөө анхны тэр бүрээд наман зэтэн гэдэг бөө маань. Тэг 3 тэнгэрийн дууд гаргаж өгсөн юм лээ. Онгод их биш юм лээ. Тийм сунгалгаатай тийм гүйдэлтэй. Тэгээд 99 тэнгэрт тийм гэдэг ингээ явчих юм. Би тийм онгод байж байгаа тэнгэр болсон байгаа юм л да. Тэгээд би чи өөрийнхөө удмын онгодыг нэлээд хайсан юм аа. Нэлээд хайгаад тэр нэг онгод дуудтыг. Тэгэл танаа удмын онгод гэл тэгд. Тэгснээр л алга болчихсон. Байхгүй болчихсон. Өчтөө яаж байгаа. Өө биш байсан. Би юу дуудаад байгаа юм бол. Удмын онгод биш. Яваалаа. Тэр анхны буусан онгод маань буцсан байхгүй. Тэр онгод бол нэлээд актив зэрэг онгод байсан. Бөөлөх болохоор одоо бөө хүн чинь хүмүүсээ суулгаж байгаад бөөлдөн шүү дээ. Тэр онгод бол ихгүй. Хүмүүсээ гаргах гэж байгаа. Бид нар ус энэ нэрийг мэдхгүй асуугаач мэдхгүй. Хүн ер нь та гарч байгаа, та нар гарч байгаарэ одоо би бөөллөө гэж. Зүг шааж өглөнд гэсэн. Ийш хаашаа биш. Тэгээ хүн ороод ирэнгүүт тэр онгод тэгдэг гэсэн. Тим жилдээ тэдэн хүн байна. Тим жилдээ эрэгтэй, тим жилдээ эмэгтэй тэдэн хүн байна. Тим жилдээ хүн тим асууж байгаа маань, ийм жилдээ хүн юм асууж байгаа юм байна. Тим жилдээ 2 хүн гар, 2 хүчиг. Муу хүмүүс. Тим онгод байсан байхгүй. Одоо боохгүй. Тэр одоо буулга аюул олон жил болсон. Тэг яагаад явцсан гэвэл би ч юм 5 жил орсон юм аа. Биш 5 6 жил ч юм уу. Энэ Эрдэнэ сандын зүрх хархан гэдэг тэр гол нь ширэгцэн гэдэг. Тэрэн дээр шүн бөөлөд тэг гол усан сайхан урсаа. Тэгээ тэр шүн өөрөөр одоо намайг битгий ингэ дуудаар би явлаа гэдэг. Яагаад явах ч манай ихтэй төсөөж. Яагаад явах ч. Одоо энэ улаач гарны ганцхан хөлн дөрөв төрлөө. Тий. Одоо тэгээд би явлаа гэж. Одоо таныг онгодгүй байд яах. Саадахгүй нэг эмгэн онгод байна. Тэр чамаа нэлээд олон жил авч байгаа. Тэгээ тэр эмгэн онгод талаад тэгээ тэнгэртэй уулзна гэж бичсэн. Тэнгэрээр болдог бол. Тэгээ тэнгэрээ бөөлдгийг ч мэдэхгүй онгод ягаад буцчих юм шиг битдэг. Та яваад бол нэрээ бодлого нэг эмгэн онгод бол. Таасаа тэр эмгэн онгодор нэлээд олон жил болоод сая явах шүү дээ. Одоо бас боохгүй. Одоо надад юу үлдсэн бэ гэвэл үлдээд авч байгаа. Тэнгэр байна да.
Тэр хооронд чинь бас эмгэн онгоч бас гарч ороод тэр хооронд чинь эмгэн онгодон дээр ч юм давхгарлаад бас янз янз ханаа аваачаад нөгөө дотор нөгөө удмынхаа онгодыг хайгаад байгаа шүү дээ. Тэр анхны бос онгоч удмын онгод биш гэдэг байхгүй. Манай удмын онгод яасан гэж хэлж өчглөхгүй. Чамаа очтой хайгаад ерөөсөө олддог. Тэгээд нэг өдөр гэртээ сууж ирсэн. Тэгээд зүйлрээ удмын онгод өгөн чинь манай нөгөө өвөө чи хувилгаа хүн байсан юм чи. Ерөөсөө би улааны лам болноо гэж солиороод. Гантангаас нэг лүүжингийн малгай залгаа аваад солиороо баларсан. Ааста лүүжин тавьдаг юм бол лүүжингийн нөгөө галгисан ном чинь чэйжлээ солиороо. Тэгээ байжсэн чинь нэг өдөр орой бөөлөө дуусчихсан лаатай байсан. Тэгсэн тэнгэрээс нэг хүний хэрэгтэй нь бол хой чил гэж байна. Айл хийлээ цоц юу айл юу болоо гэсэн би солиод байгаа л та. Юуны чинь сарын улааны сахус мөгч юу яриад байгаа. Чи хар тэнгэрээ болооч. Өнөөдрөөс эхэл чи өөрийгөө харын бүү гэж хэлээ гэж. Тийм дуу болоод сонсогдсон. Тэгээ би яг юу ойлгосон бэ гэвэл нөгөө анхны нөгөө 3 онгод тэнгэр гэд дуудлан тэнгэр байсан шүү дээ. Тэнгэрийг бас хамаагүй дуулж болтсон. Тэгэхээр миний удмын онгодууд бүгд тэнгэр болцсон юм байна. Тэгэхээр нөгөө удмын онгодууд нь тэнгэр болцсон учраас энэ одоо удман тасарчсан юм одоо манайхаа ярьдаг 100 онгод. Хүний онгод. Хүний удмын онгод 4 хүүхэд тасарчсан. Тэр хээрийн онгод гэдэг юм уу? Биш биш нөгөө өр хүүхэд тасарчсан онгод байд юм байл та. Тэрийг тэнгэрүүд маш сэрээгээд за энэ дээр миний улаачд биднээсээ залгахтал хүртэл та нар ингээд хольж аваад яв ингэсэн баг. Тэр явц чинь одоо тэр уул усны савдаг мавдаг одоо тэр сүн сүүдэр мүдэр зүгээр оруулаагүй юм байхгүй. Бүгдийг л оруулж явсан тэрээс. Тэгээ ингэдэг л юм байлгүй гэж бодоод одоо би юугаа мэдхгүй. Надад ямар заагаад өгөх байх шин тэр байх биш. Та яг нөгөө бөө хүн чинь нэгтэй алдна. Оноо тэндээс ингээд суралцаад яваад юм. Нөгөө буулгасан савдгуудын үлдээсэн гүгнүүд, буулгасан тамалгнууд тий. За тэгээд тэр онгодууд хүний ч гэсэн яг үгээл дайл цайлахаар хөөрхий өөр юм шиг үзэн би ч өөр юм шиг үзэн. Тэгээ бөөрөнхий цагаан гэртээ бөмбөсөн цагаан өргөнд хүмүүс харж ууц гэдэг. Манай багт гэж үлддэг өсөө тэрнтэй айлхан тэгж ингэдэг. Тэгэл нэг амтай хүн амсаагүй ингээд шар цайнад дэж уралтай хүн амсаагүй болоо онгор цайныхаа дээж энэ эдээ сайхан дээж энэ тэр шинтэй мал шингэн шижир цагаан сүүний дээж энэ гэрнэт гэрэлтэй тааны турганы туяатай энэ ингээд дуудаад. Тэгэл одоо 9 болсон л одоо энэ байгаль дэлхийд одоо ямар сүнс сайн муу юу байдгийг тэр бүгднийг л одоо биедээ орж гаргуулж ээж л одоо бөө гэдэг чинь ийм байд. Аман гол нь тэнгэр болохоор намайг тэнгэр шалгалтанд орсон бол та. Бөө хүн ийм байд. Ийм зовлон үздэг. Савдаг оруулаад хүний муу мухай юм хийчихэд ард нь өөрөө хорлогдоод аригтаар суугаад орилж чарлаад яг хөө бөөлөөсөө усуу тэгэл юм сайхан бүтээл яваад надаг сүлд нөгөө сохтуу бөө үлдэн сохтуу бөөгийн бийд нөгөө савдгийн үлдээсэн хор хүнээл нөгөө амтэн хүний үлдсэн хор хүнээл нь үлдээл нөгөө бөөч өөрөө арх ухраа солиорол ингээр амтэн хүмүүсүүд наач яста солиотой барлаа аригчин түлэгчин гэж ярихаас биш манай юм бүтцэн шүү миний юм идэгцэн шүү хөөхийдэ гэж нэг хүн болоод хизээч ойлгохгүй бид нар өргөл байцын өгөө биздээ мөнгөний өгөө биздээ гэж яг олон дунд ихтэй ойлгодог юм байдаг л байна тий. Яг зүгээр ихэнх л одоо бөөгөө одоо бас жоохон үгүйсгсэн ч юм уу бөө мөрлөө жоохон бородгсон ч юм уу нөгөө ойлгохгүй байгаа байхгүй. Бөө хүний зовлон өнөөдөр шуудатай шороо уурж үзээгүй би уурж ийсэн гэж хэлж болохгүй шүү дээ өнөөдөр. Ус гаталж үзээгүй би ус гаталж узнаа ус чинь тийм гүнзгий. Тэгэхэд бөө хүн тэр ус гүнзгий юу гүйх нь хамаагүй шууд хуучаад ороод тэгээ живхтэй живэл тэгэл орилж арлаа. Тий адилхан нөгөө хүний зовлонтны жолооч хилгүүтний хэлмэрч дандаа урднаа гарах нь шүү дээ. Тэр хүний өвхлийг хааж бөглж чинь тэр хүний өвчин хааж бөглж чинь дурандаа юм биш дээ. Хийх ажилгуудаа болоод мэрэгжил сургуулгуудаа болоод залхуудаа хойрохтой болоод тэгээд байгаа юм биш байхгүй. Бид нар бол одоо би л хажууд нь тэгээд
гадаа гагнуураар юм хийдэг, одоо ойрцхон төмөр чулуугаар юм хийдэг амьдралаа бол өөрөө хангалттай аваад явчихж байгаа. За мэдээж хүн амьтан ирэхээр одоо энд гаражтай юм хийгээд суугаад ээж болохгүй. За ороод үзээд өгье гэл ингэн. Иймэрхүү маягтай л одоо юудээс үүдгэж олон жил явж. Ер нь л тиймэрхүү л байна да. За. Одоо манай подкастын гол сэдвээр баялаа. За. Та тамиг асаач. За тамиг татчих. За өдөрч олоочлаараа тийм ойрхон тамиг татаад. Шүү. За одоо манай подкастын нэр маань бөөгийн тухай сонио ачи гэж. Сонио ачи. Тийм. Тэгэхээр одоо би зохиож ярьж бол ярихгүй. Ярихгүй байгаа одоо яг энэ онгод ингээгөө мөн бодлоо яриад одоо аюултай юм болов шүү дээ. Тийм. Тэгэд яагаад ингэж нэрлсэн гэхээр бөө онгод тэнгэр бөө мөргөлтэй холбоотой сонио хачин зүйлсийг бас ингэж яриулж ам дамжуулж авч үлдээмээр санагддаг юм. Тийм байсан, ийм байсан гэдэг. Тийм. Одоо энэ сүлд одоо энэ угаас сүлдэг нь одоо энэ ирээдүйн хойч үедээ Монгол хүн ийм байсан, Монголын бөө мөргөл тийм байлаа. Ийм дэг заягтай байлаа, ийм их муу мухай ийм их олноороо байдгийг шүү гэдгийг л одоо ойлгож үлдэх гэсэн одоо өөрөө чинь бас нэг чин хүсэл бас байгаа учраас бас энэ олон бөөнөртэй бас ингээ ярилцаад энэ бөөнөрийг зөвч вэ, бурууч вэ гэдэг үү? Ерөөсөө л тэр бөө мөргөл гэдэг утгаар нь хүндлээд орж ирсэн үүд юм сөхөөд орж ирсэн одоо чамд бас их баярлалаа. Тэгээд одоо цаашдынх нь ажил үйлсэнд амжилттайгаа хамгийн гол нь эрүүл сарвал инктон гаагаарай тий. Өвчин зовлон битгий тусаарай тий. Өөрөө хүүхэд нь одоо муу мухай битгий тохиолдосоо л гэж тэгж хаан тэгж ерөө одоо би чамд тий өгөөд тахад 5 цаас алга одоохондоо болов тэгээд өнийг мөнгөөр хөдөлж байгаа нь юу яах вэ? Хүмүүс ингэдэг даавхай хаа хэдэн төгрөг өгөх үү? Тэр заримдаа тэгдэг. За хүний ч бас тэр их одоо тэр өргөл барьсан үнэхээр ажил төрлөг мөнгө төгрөг хөрөхгүй хүнээс чинь би яах хүний сайхан сэтгэлтэйгээ 5 цаас өгч юм гэсэн. Харуул. Зовлонгийн яг хүндээ бол одоо үнэлэгдэшгүй юм хийж байгаа. Тэ яг тэгвэл би зээжээ балбаж болно л доо. Би ингээ баахан хавтартай гэдгээс ингээд ярьж болно. Тэгэхээр энэ ус амчин чинь наашаага гүйлдээд ирэн тэнгүүт ирсэн хүн болгоны хавдар бас идгээд байхгүй. Энэ яагаад идэгдгүү гэхээр би ялгаж салгаад би нөгөө тэр хүний шин шүүгээд энийг бөөлнө энэ ахиухан мөнгө өгсөн энийг хавдраг гэдгээ онгод минь тэнгэр минь идгэж өгөөрэй энэ жоохон бага мөнгө өгсөн энийг битгий идгээгээрээ ингэсээр явуулчих энэ их хүн байна гэж би бол ялахгүй байхгүй. Тэгэхээр энэ хавдар идэх энэ өвчин зовлон галзуу солио энэ сайхан болох чинь миний үлсэнцээр хардаг юм биш байхгүй. Би бол цааш нь зүгээр тэнгэртээ мэдүүлж өгөн тэгээд тамлаг хомлогоо хэлээ. За ийм байна, тийм нэртэй, тийм жолжилтэй хажуу хонгор мөнөө өмөл усан нөхцөл зосон зөвхтэй бараа ахын гарахгүй, бараа сэрий чинь танихгүй энэ цагийн өрөнгөд донкол авдаг гэд алдаанотоо хэлж байгаа. Тийм юм дариулаад ингээд ингэсэн мэн одоо илэгд илүү одоо хавдар хөвдөртэй ирүү аман ийм тийм одоо ухаан санаа нь одоо орбоо ийм болцсон ингэж байгаа тийм сайхан өдөө ундаагаар ингэж бэлдээд ийм сайхан хон шүүс ингэж энэ хон мал аргал дургуул гэж бэлдээд ингээд ингэнгүүт чинь яг нэг хинкэн гэж хэлэхгүй ямаас нэг тооцооны хэдэн улсууд бас идэгсэн байгаа. Гэтэ би тэр чи одоо ингээл би тэдэн хүн идгээс ингээл зээжээ балбаад байж болохгүй би идгээд байгаа юм биш. Тэнгэрээс идгэж байгаа чи би юм улаач нэг адилхан л хоёр үл тохимод гадлан ингээл хүн шүү дээ. Яг нэг ингэргэн барайл хурд татал би яхаа нэг бүү гэл ингэж болохоос шүү дээ. Тэр нь бол адилхан нэг айл яав адилхан нэг хүний ах адилхан нэг хүний нөхөрл хүн шүү дээ. Хүний өвөө шүү дээ нь бол тийм. За та энэ олон жил ингээ бөөгийн замлаар явж байхад тохиолдсон тийм юр усын сонин хачингаас хуваалцаач. Одоо хүнд болсон гэсэн үг үү те? Хүн тохиолж ирсэн. Бүр үзөөг юм одоо энгийн хүнд одоо мэдрэгдэхгүй харагдахгүй бодохооргүй тийм зүйлс. Тэгээд одоо намайг ингээ ярихаар гэцүү шүү дээ. Ард түмэн чинстэй хотлаа сайхан. Манай энэ подкастыг үздэг нэг нэлээд хэдэн одоо байнга үзэгчтэй. Тэд нар маань болохоор шууд ингээд ойлгодог. Манай подкаст угаасаа тийм учраас. Өстэй хотлаа ярьлаа да энэ бөөнөр өстэй сайхан ярина л гэх болов гэж бас санаа зовоод чинь Монголын ард түмэн үзэж байгаа мэдээд энэ дотор чинь сайн томото олол хүн цаага янз янзаар хүлээж авч байгаа бас өөр шашин таж улс байгаа. Гэтэ яг зүгээр нөгөө
муу нэртэй сайн хүн үлээ сайн нэртэй муу хүн авснаас муу нэртэй сайн хүн явъя гэдэг ч юм уу бараг тэрэн дээр сайн хүн байхад л хичээж байгаа. Тэр яг надад тохиолдсон зөндөө бол юм байна. Аанаас нэг хэлбэл мэдэхгүй. Одоо санаанд хамгийн тод байдгаас эхлэж та. Яг би нэг тэр өчтөр болгоо ярьсан ш нь 2 литр өстой охин бүлүүд идэгсэн. За тэгээд тэр бүр нэжлэх хүүхэд байсан идэгсэн. За тэр хавдартай 4 хавдартай байсан идэгсэн. За энэ бол хүн дээр болоо авчиж байгаа. Тэгэхээр чөтгөн шалмуусын тухай ярих гэдэг ах шиг байна тийм үү? Чөтгөн шалмуусын тухай. Би нэг Аранга аймгийн хотонтод бөөлж байна. Нэг хүүхэн залуу Аранга хотонтой байгаад өвөл хүүтэн байсан. Тэгээд бөөлөд өгч би хаана өвдөд ерөөсөө болдгоо ба. Би үдсэн онгодоор тэнгэрээр үдсэн. Босоор олон байна. Үгүй юу байна гэсэн. Нэг юм байна гэсэн. Яг энэ хилээгүй. Тэгэхээр эндээс чи би чинь өвлийн хүүтэнд яваалаасан тэц зод болчихжээ би хоошоо юу явдаг. Тэгэхээр сумын төвөөс нэг трактор хөслөд. Чигүүлтэй нэг том дугуйтай трактор. Тий хөслөд. Тэгэл явлаа да камендын сулгаал. Эхнэрээ камендын сулгаал өөрөө дээр нь ачин дээр нөгөө хингэр байг ачаал. Очоо яваад орлоо. Хоёр залуу байж. За яав вэ. Тэгэл яг нөгөө хуучин чи нөгөө түрээд багшийн яг нэг анх зааж үзсэн нэг ямар нэг 100 хөлтэй зултай 6 4 дахилтай дуудлагыг уртчтэй бүрээдийн дуудлагч. Тэгээд лаасаац. Хүүхэн зөвлөө тэнд суудсан. Манай агуу энэ сууж байсан. Тэгэл бөөлөл байчихсан чинь. Энийг нэг том гар орж ил хингэрэг аваад ингээл алгадаал байсан чинь. Хөө хингэрэг өнгөр авчихдаг. Манай агуу юу болоод хингэрэг авчих. Би шийдсэнгүй энийг юм гээл тэгсэн чи юу юм бэ гэсэн чинь яг хөө зүгээр өсөж ирэх намаа ингээ багаж очих. Нэг том бийтэй. Тэгэл ойлооч ноцолдол онлоо. Хүн арган бол би ганцаар ноцолдод байгаа. Намайг ч боож нугаал. Нилээ ноцолцсон. Тэгсэн чинь ноцолж байгаа хооронд би юу харсан бэ гэвэл очоор угаастай Монгол гоцол би готл харж байгаа. Луу ороосын нэг галгар юм шиг тийм дээл өмсөн байна. Бүсгүй байна. Метр 80 хэд өндөр нэг метр 80 хэд болтой. Араас хамаагүй өндөр. Тэгээ үснэ дагц гизэг ингээд урдуур онжод ийм үснэ гоо онцсон юм нөхрөл байна. Ноцолж байхад тэр дээлийнх нь 20 ангид булга байсан байхгүй. Энэ аюу хүн гэж би ойлгосон байхгүй. Тэгэл нэг намайг ч боогооч юу яхаж ирсэн юм бэ? Чи хин бэ юм бэ? Намайг баг залуусан би бөөхөн байна гэсэн чи яах цаа чи таны хөөх гэдэг илээ гэсэн чи бүр чанга болов. Чи яхаа намайг хөөдий гэхэд зөрүүлээд асуулаа. Та хин бэ гэсэн. Би босоор олон байга. Ухаац. За одоо ингээл үхэдгийн байж тээ хөөрхөө таах гэдэг. Ингээл яандаа нөө хамгийн түрүү хүүхдүүд бодож байгаа. За энэ шин энэ л үхэх юм бэ. Амьсгаад авцал үхэх юм бэ. Юу явуулж болохгүй. Би ч ноцолдоод барайгаа өгөхгүй. Тэгсэн намайг тэгж одоо чи ингэж яв. Чи хэллээ. Өнөө хүнтэй хэлж байгаа юм шиг. Би хайж тийм энэ өвлөө хүүтэй харахгүй шин би хайж тийм чинь зацуудтай би арай ч үгж ирж байгаа юм биш үү. Одоо яв гэнэ. Явахгүй гэнэ би хонд биш үү. Чи яваа гэдэг. Хон явна гэдэг хэрэгцээр байгаа. Тэгээ нөгөө чинь намайг тэгсэн гарахтаа. За чи хингэргэнд дэлбэл гэсэн. Тэгэхээр би ботсон. За би яхаарахгүй л жигэн бөө юм байна та. Хэрвээ би хотлоо бөө эсвэл зог чи яасан хөдөлж мөгөө чи зог чи яадаг гинэ чи гэдэг би дуусах байж. Хажууд нэва ихнэрээ. За тэгээд үр хөвгтэй хэцүү. Тэгээд тэгсэн. Тэгээ яг ноцолж байхад би яагаад тэр ноён босоор олон босон гэдэг би яг ноцолж байхад яг тэр кино шиг харсан байхгүй. Тэгсэн ноён нөгөө цаг цэвэн болоод ирэхээр ноён хоёр хамжлагтай юм байна. Хоёр хамжлагаараа энэ тэр байгаа айлаас хоошоогоо тэр одоо хотондын хоошоогоо тэр нэг өндөр уул байна. Тэр уулыг хөндлөн ингэж ухуулаад ингэж түнэлдэж ухуулаад шургааг модоор яг ингэж тулаасыг л багнаа гэж тулаасыг гэж дандаа шүн ажилладаг нөгөө юм чинь хүн тунсан дараа. Тэгээ тэрний нэг юм өвтөг хайчдаг. Тэгсэн ноён бүх эд хөрөнгөө ерөөсөө тэр хоёр цастайгаа тийш нь булсан байх. Би бүр харж байгаа хөөх тэр бүгдийг ноцолж авах талаад байгаа шүү дээ. Бүгдийг нь булангуудаа тэр хоёр хамжилгаа юу яагаад уршаага гэрээс орж 100 уршаа аваач тэрний уулын бэлгийн наахан тийм том нөхөх ус баг. Нөхөх болоод. Тэгэнгүүтээ тэр оройн шан харамж өгж ийн гэж даалтын юм бүгс юм өгж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ гэрт нэг шивгчийн мөнөг хүүхэнд
нөгөө хоолоо хий. Нөгөө хор хаавна. Хоол игээл оруулж өгч. Бодлого нөгөө орч үхвэлээ. Ноцолж явах юм болж байгаа. Мистер бүр хүү яг ордог. Тэгэнгөө нөгөө хоёр чи өхөнгөт нөгөө ноён чинь морин тэргэнд хойлон 30-аас шин яваад хойлон болчихж байгаа. Тэгээ тэр эд хөрөнгөнд хорогдсон юм чинь босоор олон гэдэг юм хэлээ шүү дээ. Яадаг юм босоор олон байх чинь. Одоо тэр байгаа шүү. Би лав дийлэг. Тэгээ нөгөө хоёр залуу намайг ахаа та бөөлөхгүй мө яасан юм би. За өглөө босч өгцөн хүн байж үл дэмий үсттэй. Тэг ахан зүгээр одоо харих юм. Ахаа хойно гаргаж хэрэггүй зүгээр бошоогон замхан задлаа өгөө зүгээр амьд дээр исэн мэс боцсон зүгээр. Та нар энийг бол одоо дийлэхэрэг болоо. Би ч одоо баг зүйл өгөө. Тэр нэг энэ одоо энэ хоёр ходрогоод нартлын зилмэл ийм байгаагүй байхгүй. Бүхэн тот. Тэгээд би ойлгосон. Хоёртай бөөлнө гэдэг юм чинь яасаа их тэр. Одоо зарим хүмүүс гэж байна. Би бараг суугаараа бөөлөд бараг зүгээр байж одоо онгодоор болоод хүний цааслах нэг. Тэгвэл дээрвэн бөөнөр үнээр хүчтэй байсан. Үнэхээр хүчтэй байсан. Тэгвэл тийм байсан бол тэд нар зүгээр нүцгэн биеэр бөөлөх нь яасан. Яагаад хоёрыг нөмөрж ийсэн? Ямар юмтай үүсэх учраас хоёрыг гэж яриад байгаа юм. Тэгвэл хоёрыг хэрэггүй тэгвэл тэр яган бөөлөл тэгд яахан үсттэй. Тэгэхээр энэ хоёрыг гэдэг учраас би бол үнэхээр нарийн ширээ ойлгосон. Тэг яг хоо ингийн энэ яг. Тань хоёроо өөрөө хийсэн. Би өөрөө хийсэн. Тэгээ энэ гар дээр байгаа энэ хавирган ялцснууд эд бүгд очиртай. За энэ хүмүүс энэ юм шүү гэл за энэ зориулттай юм шүү. Энэ штэ. Онгод хэлчихгүй тань. Тэнгэрэл хэлж өгөн л дөө. Энэ штэ. Энэ ийм очтой. Энэ ийм очиртай. За энд байгаа нэг ийм очиртай гэж бүгдийг ингээд бүх юм чи юмтай байхгүй юу? За хингэрэг чинь бол юм айхвч ягаад юм байгаа энэ ягаад юм алтан цагаан жолоо байгаа энэ тэр байгаа энэ гутлын ягаад тийм байгаа бүх юм чинь хэлж өгөхөөс зүгээр нь санаандаа бодож байгаа. За ингээд хий чи нэг бол ном эргүүлж байгаа нэг бол фейс ухаж байгаа ч юм уу. Энэ бүгээс нэг юм авчи тийм авчи тийм л байхгүй. Хүний юм хүнд алдуулахгүй юу? Тэгэл тиймэрхүү л байна. За тэр дийлдэггүй басаа. За тэр бол басаа. За ингэ байж исэн. Энэ үлзийтэд айл ингэж гохмой толгой нисээд нүднээс нь гөгтөл асаад. За энэ яхаа ламдар очлоо бардаггүй баахан гэрээ дүрэн бурхан боллоо. Гана хідэн бөө хүмүүсд очлоо гөр бардаггүй. Тэгсэн тэр найгаа гарсан хөгшөнгөө тэр таваас нь бөөг авчираач. Та нар яасан мөнгөтэй мараа 20-30 сая төгрөг авчлаа гэж. Тэг баахан бурхан тавиал амлаад одоо зүгээр бол нэг тань хэвсүүр болсон байна. Хүүхдүүд нь та явахгүй. Тэгээд имээ гуйсан амнаа бөөлөдөг. Тэгээ чи бөөлж хингэрэг хагц. Нөгөө нэрээ хохмодлого нисэж байна. Тэгээ хингэрэг хагц цохиулаад. Тэгээ тэрийг нэг даран сүнэжсэн. Даран сүнэ. Яагаад тийм хохмодлого нисээд бөө хохмодлого нисээд эндээс нөгөө алсан юм бэ гэдэг том чөтөр болцсон бэ гэсэн. Энэ ийм очтой юм л. Хамаатангийнхаа нэг охин бөө болсон гэж шүн ирсэн баг. Шинжэнгээ арх угаад 2 настай хүний гэрээг нь гадаа нүцгэн зогсоогоод онгод нь орцсон байна. Нүцгэн зогсоогоод хамаг цамцыг хайчлаад муухай инээгээд тэгсэн өвгөө уулаад ийм ямар юм байдгийг гэдэг. Боёлий гэдээ орж. Тэрний бодлого тийм болсон. Тэгсэн тэр хүүхэн яасан байх нь юугаач мэдгүй. Энэ ойрхон оршуулгын газар байх нь шүү дээ уртганд. Тэр оршуулгын газрын баахан одоо төрлөө олоогүй хийсүнснүүдийг энэ гуужилгаараа одоо хөндөй хөргүүдийг аз тэтгэрүүдийг энэ уулын савдтанд хавсраад нэг тийм амир юм болсон. Тэгээ бөөлөө хийж ягаад миний хингэрэг хингэрэгч ингээд хоёр модаар сая дүндүнгээ духад яг хаг цохол дан гэж дуурж ирсэн. Тэгээ хаг хүссэн. Ингээ харсан нэг тийм гурвалжин хахарсан. Хүнээс мөнгө зээлэр 700 сая төгрөгөөр авсан байсан. Нөгөө гойж өгч чадсангүй ингээ хаг цохол. Би бүр та нар энэ арьс авч ямаа найс би ч мөнгө нөгөөгүй. Тэгээ бөөлөө тэр савдгийг явуулаад салгаж явуулаа. Дараад нь тэр хөндөй хөргүүдийг уучлаар явдаг. Таон дээр одоо татан дээр шагаад хүн амтай бол тэрийг бас явуулаад. Буцаага тэр үхсдийн тэр ашуулгын газраар ингээ хэсүүлж явдаг тэр төрлөн олоогүй төвшин жаргал түрээгүй тэр сүнсийг бүгдийг нь буцаа задал зогшоод тэгж тэр альж яваад байх юм байна шүү дээ. Энийг бол тэр үзэгдэн бол мэдчихэл ах шүү дээ. Нэг тийм болоод. Тэр айхтар юм болж байна. Хөө тийм бас айхтар юм болоод.
Сая нодлон манай хадмаа гой болон чандны хүн байсан хөрөхөд ингэ талсан. 100 жил нь болоод авцсан. Харахгүй шүү. 15 сард шин майхан бариад гадаа суужсэн чи. Хоёр сэсэм орж ноцолдоо дээр оролцсон. Аюул бол. Тэг хэрэгсүүрнээс хөхөнгө ингээл асаад дээр орж намайг шин бага би ч хүзүүгээс аваад цусгоож одоо чи юу болов. Тэг арай ч үгэд нэг дийлээ тэг би нэг ашгүй нэг манжигтай басна хэд гөвдөж байгаа. Тэгсний хий хуаараа юм бол ер нь бол айгүй их дайраа шүү. Зүгээр болохгүй шүү. Тэг галзуурсан хүн бол аимшигтай байна. За тэгэл одоо санаа дээр хүний биеийг маажаа цацгааж нэг тийм хүчтэй гэсэн. Тэг би тэр өссөн сэгсгэр өндөр нам ойл эмхтэй байгаа. Тийм хүннүүд илт. Тэр хэрэгсүүр нь хүннүүд хоох юм бол. Яагаад тэр хоёр чөтгөр болцсон бэ гэсэн чинь дээрүүд нөх хүннүүчүүл чинь залуу хатаавад оюун нөхөнгөд хамт оршуулж тийм биш үү? Тэгвэл нөгөө чи өшрөгч байгаа. Одоо хэлж байгаа байхгүй. Би тэрийг тэгээ алдсан учраас та нар моосоо ирчүүд одоо ирчүүдэл үзий яддаг болсон хоёр энэ хүний сүнс байхгүй. Тий. Ер нь чөтгөр шулан бол гомдсон хүмүүсийн сүнсэл ер нь чөтгөр шулан болж хариу авах гэж байгаа байхгүй. Одоо яа тий. Тамлуулж аргалуулж өнгөрсөн хүний сүнс эргэж ирэхтэй. Шанзан зангидсан. Одоо тэгээ штэ үзэхгүй штэ. Одоо энэ хий харын юм байна. Асуухаар дандаа л одоо 30 жилд өнгөрсөн хүний сүнс нэг галзуу суух нэг хүүхний биеинд очиж нөгөө хүүхэн галзууч нөгөө галзуу зүүхэн гэж ярьж намайг 5 залуу хүчиндэж алсан штэ. Тэгэхээр би моосоо ирчүүдтэй гэста ийм хүүхэн хинийчтэй яаж тэ гэдэг юм ийм. Тэгээ энэ цаг басаар өнгөрсөн хүмүүсүүдийн хаанаас бид нар үнэхээр араас юм хийж чадахгүй. Чадхаж болчих. Ямар ч нүгэл хийсэн хүн бол төрнөгдөг. Тэгэхээр нөгөө хүн галсан ч хүн бол төрн хулгай хийсэн ч хүн бол төрн ярах хийсэн ч хүн бол төрн босор бозрыг хийсэн ч хүн бол төрөхөд там гэж хайцсан. Там гэж байсны хэрэг юу вэ? Бүгд хүн бол ярах хийж байгаа юм чинь тэгвэл энэ дэлхий чинь дөрөв удамж ирэх юм байна. Тэгээ би бол бөө мөргөл бол шууд хэлнэ. За танаа хүн тамд онцч. Танаа хүн хавалж. Дэрүү тэмлээс шарна хавалсан байна. Танаа хүн шовоо болсон байна. Танаа хүн тийм адбусмаар болсон байна. Шарын шашин болохоор бас яад тэндээ хөрхий зөөлжтгэл байх л да бас санаа нар гертэн санаа завчих байх. Тэгэхээр энэ буруу мисүү усуудыг бүгднийг нь бурхан болоо хүн болоо гэдэг ахаар энэ усууч нөгөө яасан ч яа юу ч хийсэн хүн бол төрдөв чи эднээс нүглээс яхаа болчиход байгаа. Тэгэхээр нүгэл нүдэ болно нүдгүй шоолж өрөө болно. Там гэж биш тэ төрлөг 3 хувааж байна. Хүмүүн төрлөг дээд төрлөг хүн төрлөг дээд төрлөг адуусан төрлөг дунд төрөл хархаа шавжны төрлөг доод төрлөг. Энэ 3 төрөл хуваагдчих шүү дээ. Дээд төрлөөс доош байгаа түмэн амтан л байгаа шүү дээ. Хаман гол нь тэрийг гэрчлэх хүн байхгүй. Монгод бол тэнгэр бол тэл хэлэх хэлнэ шүү дээ. Тэгээ үнэн байх хэрэгтэй. Хөөхөн нөгөө эн чинь тэг тамд очсон гин. Нөгөө эн чинь нохоо олцсон. Найдаа чи буруу битгий хийгээрээ чи тэр харуу энэ гэдэг ингээд. Энэ бол үнэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр дараагийн хүн бас нэг юм боддог тийм. Болоо. Яг үнэх одоо энэ 70 давхраас нэгс нүүлсэн шүү дээ. Тэгээ 70 давхраас Японч нүүлсэн юм байна. Тэгсэн чинь энд нэг Монгол залуу хамт ажилласан юм байна. Тэр залуу маад ирсэн. Ахаа би аимшигтай марсан. Япончууд өөрсдөө амар айсан, гайхсан гэдэг. Юунд гайхсан гэсэн. Авсных нь таг нь маажигдсан, урагдсан, амар олон авс гарсан шүү дээ. Амар аваад. Тэгсэн Японууд ингэж хийж шүү дээ. Та нар хүний амьдэр нь болчих тийм. Харин тийж л боддог. Үгүй хинж тэгж бодчих. Дандаа авсныхаа тагийг ихэнх нь урсан байх гэж. Нөгөө доторлд шүү дээ. Даавуугаар. Хүн одоо дөнгөж очивсон хүний хүмүүс бол ургаж амжааг байна. Тэгэхээр тэр хүний хүмүүс ургацсан хүн байж мааж штэ. Тодорхой хэмжээнд амьлуулсан байна. Яг нөгөө горхоо шавж ингээд биеийг идэд ирсэн цагт буцаага сүнсэнд оруулж тийм. Тэгэхээр ламын тэмцээ нөгөө авсан тагаа мааждаг. Энийг болохоор амьдын там гэж. Хин ч харахгүй, хин сонсохгүй. Авсан дотор хинч амьдээр горхоо шавжны идүүлж байгаа тэр зовлон зүдүрийг тамал үзүүлж энэ амьдын там. Ерөөсөө тийм байна. Одоо миний нэг юм яриа та.
Хүн бол тэнгэрийн орноос ирнэ энэ гэл те. Хүн бурхны орноос ирнэ тэр гэдэг шүү дээ. Будаан дээр тогтголуугаан адил ирнэ. Би бол тэрэн дээр итгэхгүй байх. Яагаад итгэхгүй вэ гэвэл үнэхээр тэр тэнгэрийн орноос хүн болго ирээд байгаа юм бол яг ирэх үед ирнэ те. Үнэхээр тэр бурхноос хүн ирээд байгаа юм бол ирэх үед ирнэ. Бүгд тэрнээс ирдэг бол энэ дэлхийд дайдажин аллаг хядлага хизээч гарахгүй шүү дээ. Гарахгүй л байхгүй. Тэгээ сайхан газраас ирсэн чинь. Яахан чи бүгд тийм сайхан газраас ирсэн чинь хөө өстэй хайрт нь хонгор минь аав минь ээж минь тэр минь анд минь нөхөр минь гэд ерөөсө сайхан байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хүний сүнс чинь ийм хүний сүнс тэнгэрийн орноос тэр бурхны орноос ирнэ. Харанхуй ертөнцөөс ирнэ. Тамаас оргосон сүнснүүд ирнэ. Энэ үхсдийн сүнснүүд ирнэ. Тэр зүтгэж шулуунсан орноос ирнэ. Хүн болвол ийм хүний алтан эмэгтэйнээс авч алтан сав гэж байна шүү дээ. Алтан савнд хүн чинь бүрэлдсэн байх шүү дээ. Бэлэн бий байхгүй. Бэлэн бий рүү дараад ороод хөрөнгөтл хүн гэдэг шүү дээ. Тэр нь шууд нэр өгч орж цэцгээд болмоо. Тэнгүүд нөгөө төрөлхийн юм уу хөхт. Төрөлхийн цаанаасаа л муу. Үгүй яаж миний хөө яаж ч сайхан юм сурсан. Ерөөсөө л тэр яг тэр чиглэл. Тэр тамаас ирсэн усуучрал өнөөдөр Монголын нийгэм ямар аимшигтэй. Тэр одоо бас нэг үүлээр л тэр биеийг оноож ирэх үү? Үүл биш. Тэр чинь хулгаагаар авч ирчих. Дайрч орчих шүү дээ. Олзлогдож байгаа бие нь одоо нөгөө эцэг өвөг уг нь бол одоо бие олзлогдож тий тэнгэр уг нь гэж байгаа шүү дээ. Амь эсийг та нар бүрдүүлэх амийн сүнсийг бид бүрдүүлэх хүчтэй. Авчиг адын ертөнцөөс бас ирэх хүчтэй. Альж газраас дайрах хүчтэй. Тийм учраас жирэмсэн хүний урдуур битгий гаргаа гарангууд нөгөө моосонс дайрч. Жирэмсэн харанхуй шин үсээ задгаалж битгий яваа нөгөө хүүхдийнх нь нөгөө бэлэн биеинд нь муу адын сүнс ороод тэгээ ээжийг алчиж хийгээ алчиж. Одоо наа харж байгаа нэг юм ямар амжилттай. Тэг ярга хийгээл алга хийгээл. Хүн болвол миний сайхан хүүгээл илгэндээ наагаал ингэртэй тэгэл ураг цагаан сүгөө өсгöd өстой өөрөөсөө илүүтэй өстой хууцнаар хоолунд юу эдээ өөрөө ч хөл нүцгэнгүүгээл тэр хүүхдийг хүн болгож эцээ. Өнөөдөр энэ хүн намайг ороод авчнаа гэж нэгийг хэлж бодохгүй шүү дээ. Тийм үс байна. Хүний хүн гэдэг бодож шүү дээ. Эднээсээ багад эмэгтэй хүн хүүхд гар битгий хүрээрээ наа чин сав сайлтай амт эмэгтэй хүн зоддог хүн ирийн муу байдаг гэж биднээс хүмжил биднээсээ багад хизээж эмэгтэй хүүхдээ барьж зоддог байсан тийм би л мэдэхгүй. Та түрүү нөгөө ярьжсэн Чингис хааны үед эмэгтэй хүн. Тэг Чингис хааны үед нэг ийм хууль байгаа. Ицасаг хуулинд гэртээ байсан эмэгтэй хүнд халтсан ирийг өчиггүй гаргаад чавч. Хулгай хийсэн хүний толгойг чавч. Яаж вэ? Өчнөө олон жил хүнс хурцмөр дөрвөн улир цас цуд бороо зууданд нилээн хідэн малаа өсгөл өстэй хам хүчээр сэлбэ байж байгаа зүгээр захын хүн ирээ тэр олон жилийн өмнө хулааж аваад энэ бол хүний амныг амьдрал надад авсантай ялгаатай тэрийг алах хэрэгтэй. Их засаг хөл. Тэгэхээр энэ имс хүүхнүүдэд энэ хэрцээ тогшоо хандаад байгаа би бол гайхав. Би л их нартаа гарч үзээгүй хөөхөд зоож үзээг болохоо би мэдэхгүй юм. Би хотлоо хэлээгүй л дээ. Камерын өмнө хотлоо ялаж хэлэх юм. Анижл минь Монгол тэнгэрийн байж байгаа чинь би. Яг багтаа буруу зүр юм бэ. Монголынхаа мах хуулуулгүй яах. Та түрүү балан давхар нөгөө нүүлгэж яхах гэдэг юм ярьлаа шүү дээ. Тэрийг ярих чинь ийм саналаа. Одоо энэ сүүлийн үед манай монголчууд нөгөө ээж аавынхаа газар руу очих одоо нэг хүн дээр очиад асуухаар нэг юм хэлээл, нэг хүн дээр очиад асуухаар нэг юм хэлээл, хизээ очих уу, юу авч очих уу гэхээр ингээл янз бүрийн хэлээд байна л да. Та ингээд өөрийнхөө зүгээс тэрийг нэг сайхан тайлбарлаад өгнө. Үхсдийн газар гэдэг маань яг үндэ нэг ариун сайхан бас газар биш л дээ. Тэнд чинь нөгөө хайтхан дотоо хийгээд сүнсэн сүүдэн тэнд хорогдоод тэн дээр чинь ад сэтгэрүүд үүрлээд тэр одоо явж чадаагүй сүнсийг чинь бүгд ингээд боолоо хийгээд босон шороо хийгээд дүрийг хувиргаад ад сэтгэр болцсон байдаг байхгүй.
өөдлөгтэй болчтой. Тэгэхээр үхсдийн газрыг иргэдэг жил гэж байна. Тухайн хүний сүр сүлднээ шалтгаална. Энэ жил чи битээ очиорой, ирэх жил очиорой. За үхсдийн газар руу маргааш явна, нөгөөдөр явна гэж явдаг байхгүй. Гимд гарч явдаг. Энэ ягаад гэвэл нөгөө замд нь отож байгаа, хүлээж байгаа муу юмд баригдахгүй тулд очиж байгаа. Тэгэхдээ ерөөсөө тийм шүү дээ. Одоо чи энэ жил очихно, нэг жил очих болохгүй. За очингуудаа манайх ярьж хүний газар илүү газар битгий гэж зөвхөн тэр хүн дээр очиж буцаар гэж тийм байна. Дайруулж үтсэн байх нь шүү дээ. Өхөөрэн бозогч амар юм байхгүй. Нэг охин байлаа. Жолооч. Эмээхэн газар явна гэдэг болдог. Тэгээ би хэрэггүй юм нэг. Энэ жил ста аюултай чи тийш бол ста гэмтэн шүү гэсэн. Зөрөө явсан байна. Ирээ галт урцсан. Тэр үхсдийн газрыг бол заавал үзүүлж яв. Би толгой мэдээд нэг даваасан бүх гэдэг хов хүний үднээс одоо хүний өнгөрсөн хүнийхэн газар руу очихгүй би шийтгэхгүй шүү дээ. Үзэл Тэнгэрээс асуугаад Тэнгэр юу гэж хэлнэ. Сүнсний ертөнцөөс мэдээлэл ирлээ, онгод Тэнгэр мэ хэллээ. Тэгээ би тэгж хэлнэ. Тийм аюултай юм байдгийг. Тийм үү үхсдийн газар гэдэг бол тийм юм байдаг. Яг цээрэлдэг юм гэж байна. Авч явахд цээрлэх юм архил хэрэггүй дээ. За тэр хоолнд бол хэрэггүй. Мэдээж нэг хоол гэдэг нь тогоон дээр босгосон юм чи тэр хэрэггүй. Мэдээ тэр дуртай байсан одоо юу гэдэг нэг тамхи тарай чихэр баахан. Би бол ээжийнхэн газар дээр би төрсөн үедээ тэмдэглэдэггүй. 1 сарын 29-нд төрсөн би. 1 сарын 29 болгонд би ээжийн газар дээр очив. Манай ээж торт дуртай юм байсан. Торт, марууч, нар хам, нандин чав алим дуртай юм байсан. Би тэрийг аваад цай чанаад сандлаа аваад харцаа аваад хадгаа аваад хадаг гэдэг үз хүндлэл өгдөг үүднээс тэр тонны дата явдаг гэсэн шүү дээ. Тийм үүднээс. Тэгээд тусна тэр нөгөө орон баяа хангаад нь тусна бас юм ааж байна. Ягаад гэвэл тэр шалин дор тэр шороон дор миний ээж сүнс тэнд байхгүй байхгүй. Тэр шалин дор нэгэн цагт миний ээжийн эзэн бие тэнд дор байх. Би энэ биенээс ургаж төлжсөн учраас тэр намайг ургаж төлжүүлсэн тэр алтан сайхан сав тэнд очиж мөргөж байгаа болохоос ээж минь дор байгаа гэж ууж юм. Тэнгэрт ээж минь таны газар дээр хүрээ таны газар гэж таны газар дээр хүрээд ирлээ гүн. За энэ орон баяа хангуул усны эзэд минь энэ сайхан ээж минь энэ хөрс талтанд хийдэ хүлээж авсан танд их баярлаа гэх тэр савдагт нь одоо дуртай идэ ондоо юу авчих. Тэрийн тусны өргөнд харна шүү дээ. Энэ хүүн ирлээ надад юутай ирсэн бол тэгж тэгэхээр хаваасан баахан мөрөгчөө явчихач дэмий. Тэр юу нэг хөгстэй бол тийм байд. Өхөрийн газар заавал асуух хэрэгтэй. Одоо жишээ нь ээжийн газар руу нэг тэдэн жил болохоос нааш очиж болохгүй, аавын газар руу тэдэн жил болохоос нааш очиж болохгүй юм байна. Бага. Ээжийн газар руу 1 жилийн дараа л очив. Ягаад гэвэл эхийн цагаан сүүгээрээ замын засаад хамаг нь хаагаад замын зааж өгдөг гэлээ. Эцэг хүний газар 3 жил. 3 жил шүү. Хатуу байдаг байхгүй. Эцэг хүн яг нөгөө хөхөндөө сүүгэж хүн шүү дээ. Нэг хатуу чанга зовлонгаа гадагшаа хэлэхгүй. Их хүн бол уйлж орилж чагнаад байгаа үнийн шууд нүрээр хилээ тэгэл мэгтэн гацтай байдаг хэлээ. Юу нэ тийм байх юм шиг. Одоо бүр наривчлаад асаа хэл таадаас. Яг энэ жоохон талтай гэж магадгүй. Зарим ингээд их хүн ингээд хүүхд төрүүлээд нөгөө сүү гардаг шүү дээ. Сүүгээр амлуулдаг хүмүүс гэдэг байдаг шүү дээ. Үнэний сүүгээр би өгч дээ хүн болсон гэдэг. Тэр юм л одоо хамаагүй үстэй одоо нэг ямар ч хамаагүй. За би нэг чамд нэг юм хэлж өгье. Энэ онгод хэлж ийсэн шүү. Одоо алтан савын тухай яриа шүү нөгөө. Сарын шашны алтан сав нэ тэр гэдэг байна шүү. Тийм. Уг нь алтан сав чи ийм алтан сав юм билээ шүү дээ. Онгод хэлж байгаа. Ачтай сайхан ихийнхэн алтан саваас мэдлээд арга өөр хоёрт нь хонж байлаа би гэж. Юусе дөрвөн мөртөд бүгдийг хэлчихэж шүү дээ. Таанаас яриад байгаа алтан сав чинь биш шүү дээ. Тэр чи эмхтэй өнө хүүхд төрүүлдэг алтан сав шүү дээ. Үхлийн алтан сав биш шүү дээ. Нэгт. Хоёрт ажилтаа байхдаа намайг аргандаа хийж орчиход адуу хүн ямаандаа гардаг байсан, сайн сүнд гардаг байсан. Амар ч хөвдөгтэй өвөртэй навж унтдаг байсан.
дөрвөн мөртэй агуу яг хилчиж байгаа байхгүй. Тэг яагаад хэдийд алтан сав гэдэг болсон би мэдэхгүй. Шарын шашны реактор буудахад хам алга. Тэгтээ тэргээ манай өгдөөс бас. Одоо нөгөө хойдохын уншиг султан харьцагны гэдэг үү? Харин тэг уг нь бол шинжээ гэж ярьдэн шүү дээ. Шинжээ одоо юунаас болоод өнгөрцсөн юм бэ? Тэрийн шинжээ гэж шинжээг нь үзэл гэдэг шүү дээ. Ерөнхийдөө болохоор. Гэтэ хамгийн гол нь ганц гимтэй зүйл нь ард үлж байгаа усудаг сэтгэлэн бодоод хүн болторсон ч тэр нь харамсалтай. Тийм байна. Тэр нь харамсалтай. Уг нь үннийг ард түмэнд дуулгаж байвал ард түмэн ч бас хийж байгаа үйл хэлж байгаа үгнээсээ бас юу байх вэ? Бодож юм. юм бодох байх. Энэ бол яг алдаа оноогүй хүн гэж байхгүй. Мэдээж би шүүгдэн, чи шүүгдэн, бид бүгдээрээ шүүгдэн. Тэр их багаан тэр дарга зэрэг нь лам ураг одоо ингээ намхан адуу ч малцсан гэдэг хээнд чамаа. Ерөөсө төрсөн бол үнэн өгөх нь үнэн. Тэгээ одоо яг манай нэг сүүлийн үеийн за яриа сайхан задгарч байна та. Сүүлийн үеийн хүмүүсүүд ингээд байх юм. Амьд байхдаа та миний нэг талигач нэг ах уу байсан. Тэрний нэг номон дээр нэг юм байд. Надад нэг шүлэг би ерөөс мартдаг. Надад тэлж өгчээсэн. Би дэмж хийжилсэн. Амьд байхдаа та бусдаас мөнгөө битгий хармалаа. Ариун буйныг илэрхийлж та бусдад өглөг. Та энэхэн амьдралдаа нь баян ядуу нь хамаагүй. Өхөлг гин тэрээд биднийг аваад явахад үндэ бидэнд үуч байгаад хэрэггүй гэж. Энийг уг нь шашин тархинд нь хийж өгөх ёстой. Бөө мөргөл. Бөөшин шашин биш үү? Бөө мөргөл тархинд нь хийж өгөх ёстой. Шашин тархинд нь хийж өстой атлыг хийж өгөхгүй байх хамгийн гол. Яагаад хийж өгөхгүй байгаа вэ? Би бүр гайхаа. Тэгээ хамгийн гол нь биеэ авч чадахгүй байж иж амьд байхдаа хичнээн хоол ус ухаж түнхэж, хичнээн ургаан модны үнцийг тастаж, хичнээн олон хүнийг одоо ажил хийлгээд мөнгөний нөхгүй, сулгаа зилгээ, дээрм, тонуул, залилан өгөхгүй юм шиг ажиллаж идэв чинь. Энэ өхнийг надаас тэгсэн шашин гэж ямар юм бэ? Бүүмгэл юм бэ? Би л шүжиггүй мухар сүсгтэнгүүд гэдэг багхгүй юу? Бурхангүй үзэлтэн гэдэг. Тий, тэгэхээр би тэгж хэлж байгаа. Би тэр үеэс тийм л юм асуусан. Харин би ч бас ганцхан юм асуусан. Асуу. Чи хаанаас ирсэн гэж асуусан би. Мэдхгүй. Тэгвэл шашин яг чи хаанаас ирсэн мэдхгүйтэй адил шашин бас чиний хувьд бас мэдхгүй зүйл. Тэгэхээр чи мэдхгүй зүйлийнхаа төлөө битгий гэж юм ярьчээ. Гол нь тэр байхгүй. Хүн ямар ч юм чин үнээр хандвал чин хөлсийг чинь биелүүлээд тэнгэр хэлсэн байд. Одоо домог чи мэдэн шүү дээ. Ээжээ би алтан бурхан аваад ирэгээл гэрээс агаад давхгаад баахан дими тэнд хинчээд аргаа бараад нэг чулуу болоод хатан боогоод аваачаад хийцэн. Ээж нь хүү алиу дээр алтан бурхан үзье гэсэн. Болохгүй ээж нь яг өнгөрөхөөс л өмнө үздэг ингээл гэж аваачаа хийцэн. Яг ээж нь яг өнгөрөх цаг боллоо. Тэгээд хүү гараад ирэхээ хооронд аль үжээний хадгийн затлцсан үүр дээр алтан бурхан бараа сууж юм. Ээж та хаанаас бурхан гэсэн чинь миний хүүгээ авчирсан бурхан одоо миний сэтгэл амарлаа гэж нүд амжсан. Тэгэхээр хүний сэтгэл гэдэг ямар ч юм шүтэж чадвал, ямар ч юмд итгэж чадвал бодгүй хий хоосон хатуу зүйлчиг тийм хэлбэртэй бүр уран хийцтэй тийм алтан бурхан болж чадах юм аа. Энийг тэгвэл тэр шашингүй үзэлтэй хүмүүсүүд тайлбарлаад өгч болно шүү дээ. Бас асуумаар байна. Тэгэхээр ийм байд юм аа. Тэгэхээр альва нэгэн зүйл ээлжтэй, ирээнтэй, дараамтай. Тэгэхээр энэ би хэлдэг шүү дээ. 5 антай гэртээ байсан та энэ хорвоогоос явна, тан хавастай байсан та энэ ороос явна. Тэнгэр хэлж шүү дээ. Өндөр тэнгэрээс үлэн харуул өнгийн галбаа нэгч гэсэн үлэн цогцсон өрөөж харагдана гэж. Та нар гоё машин унсан байна, гоё хувцсан мөсөн байна, гоё хаасан дамжирсан байна. Өөртөө эхнэр нэмээс өөр юу ч үлээ. Авчиг та насын өлн цогцсон. Цогцолж өгсөн дээр хэлэгч. Та нар хизээ чадахгүй. Өссөн төрсөн нутгаа өвчөө хариугаар нөмжлөн авч өнгөт олон хүмүүний өдрийн цог болгон барай. Хоолнд орохтой газрыг чинь зарж байгаа чи мэдж байгаа шүү гэж хэлээд байгаа шүү. Энэ газар энэ уулс алтыг чинь
Энэ хүмүүсүүд өөрсдөө тарьж ургуулаагүй шүү дээ. Энэ чинь биднээс өвгдээс сүлдээсэн биднээс эзэн бид нар уган шүү дээ. Тэр одоо өөрсдөө ингээл хууль батлаад зүгээр дээгүүрээ хэдэн хүмүүс хувааж идэл харин хүн зараад газар засварын толгой уд маань таст маст гэл одоо хаана хууль байгаа шүү дээ. Төрсөн ч бол үнэн бол өгч үнэн үхээд хаана очих чинь бас үнэн. Үхэхгүй юм шиг битээ одоо аашлаа өтлөхгүй юм шиг битээ бодож яваач. Бусдын төлөө амьдрал та. Би одоо бол тэр түр ярьсан. Амьгүй одоо амьгүй зүйл эд хөрөнгийг авч чадахгүй мэдсээр байж ич тэр амьгүй зүйлийг хураахын тулд тэр байшинсаа үнтэй зайтай хураахын тулд амьтай хүмүүсүүдийг гомдоож амьтай хүмүүсүүдийн сэтгэлийг норж ийн хүнийг үхэлд хүргэж ийн одоо нэг ажил хийлгээ цалинг нь өгөхгүй байх гэдэг чинь ард нь хичнээн олон өвчтэй хүний имийг тасалж ийн хичнээн олон хэтрийн хүний хоолыг тасалж ийн хичнээн олон хүүхдийн хоолыг Эрдэнэ нам сургууль бүгдийг тасалж байгаа шүү дээ. Өнөөдөр нэг хүний цалин өгөөгүй яадаг чи тагалдаа даваараа явж байгаа хүн байгаа авчиг яг өнөө сайхан жи бунаад нэг компани захлын дүрд исгээл нэг баах уул ус ухаал нэг сайхан амьд чинь үгүй шүү дээ. Энэ эргээд өөрөө үүлдээ үүрнэ. Үлдсэн хүүхэд нь ахаад өөртөө үүрэн шүү дээ. Энийг шарын шашин маш сайн хэлж байна. Одоо Монголын одоо баг дийлэнх шарын шашин болцсон шүү дээ. Тэгвэл энийг яага хэлж өгөхгүй байгаа ард түмэнд хэлээд өгөл дээ. Бөө мөргөл чадхаараа л хэлж өгч байгаа шүү дээ. Яг үнтэй бол тийм учраас бид нар бүгдээрээ боцноо ихч вэ багч вэ. Тэр одоо хонь болох уу ямаа болох уу орхоо шавж болох уу гэдгийг одоо биднээс энэ хийж байгаа үйлдэлнээс одоо биднээс ярьж байгаа энэ бүх юмнаас л бүх юм чинь шийдэгдэн шүү дээ. Тэгэхээр хүн шиг хүн бай. Би одоо хүний төлөө амьдарч байгаа. Та нөгөө нэг тахилгынхаа талаар ярьж өгч болох уу? Одоо юу? Утахгүй болох уу? Утахгүй зохион байгуулах гэж байна тахилгын тухай. За одоо нэг ийм тахилга одоо Бөөгийн Тавилангийн Хурамгаан Хөрлөбаатар одоо Готов зарим оч Хотгөл зарим мөн үү? Хотгөл зарим лүү. Зааж байгаа. Урeenхаа хин авсаа. За одоохан ийхөө хараад тах. Цог гэрэл зарим. Тэгээ цог гэрэл зарим Готов зарим одоо Ахмад бөө штэ бид ч одоо энэ тэгээд Хурамгаан Хөрлөбаатар. За тэгээд энэ Урeenхаа хангар буюу Үлзий Баттүлээ. За одоо бид хэд хоорондоо ингээд нэг уулзаж одоо ярина. Тэгээ яриад одоо энэ анх удаа 99 тэнгэрийг ингээд дахьяа гэсэн одоо тийм санал бодол ингээд оруулаад хоорондоо яриад энэ бол тийм зохиомл тахилга биш байхгүй. Одоо зарим тахилга гэж байгаа зүйлийг харахаар мэдэхгүй. 99 тэнгэрийг ямар үе тагт юм бэ? За эхэстэй эцсийн шунлаар хараачихсан. Ирчүүдийн архиар хараачихсан. Эмэгтэй хүүхдүүд, эмэгтэйчүүдийн өхөл зовлон, алан хядаа үнчрлэр хараачихсан. Их нутгийн маань ухад түнхээд ингээ хараачихсан. Тэгэхээр энэ их айхтар хараалж чадхаас энэ хар тангтай хараал одоо ингээл янз янз байдаг шүү дээ. Манжаарал гэдэг. Энэ бүгдээс салгаж өгөөсэй. Эх орны минь эзэнтэй энэ одоо буруу юм хийгээд явж байгаа улсуудыг бас зөв сайхан сэтгэлгүй чиглүүлж өгөөч гэж энэ 99 тэнгэрээ дахиж ингэж Монголынхаа хүн харааж болох гэдэг юм шиг шүү дээ бид нар тий. Одоо засаг төрлөгийг халдж байгаа бид дэлгэч байхгүй. Зүгээр жоохон ухаан ойлгохгүй байгаас ухаан сулгаж өгөөч гэсэндээ л хийчихэд ашиг тахлага байхгүй. Энэ тахлагуудаар тухай ингэж байгаа. За ямар ч бүү оролцож болно тий. Нэгч бай, хоёрч бай, 20 бай, 30 бай тэр бүүгийн холбооч бай. Тэр хаавсан тэр одоо хэлийн хязгаарч хамаагүй хэнд нь ч нээлттэй. За яагаад нээлттэй гэвэл 99 тэнгэр дахиад нөгөө 40 хөрөөгүй ирээд төр бүр төшөл 4 хөрөөгүй иргээр тэнгэр бүр дахь гэдэг тэгэхээр 4 настай хөндлөн цагаан хон байх хэвээр. Да тэр тэнгэр битүүлэх хийгээд явсаар ингээд дөрвөлжин гал тахлага одоо босгаал чаныг хингийн овгор байгаа шүү дээ. Энэ биш. Дөрвөлжин гал. Дөрвөлжин гал нь тэгэхээр ахид галын мод нэмж ахид цочил нэмж хичнээн цаг хичнээн өдөр буулж бол тэр бүх бүнэт нээлттэй. Тэрэн дээр мэдээж хэрэг нөгөө тамлаг дуудлага
га дуудаж та нэг буу гарч ирлээ тамлага дуудаад 99 ингээд дуудлаа 5 минут уу 10 минут уу одоо нэг цаг уу 2 цаг уу хамаагүй. Тэгэл тэр буулиуд дуусандаа нэг бол өөрөө сайхан тамлагт бол өөрөө явна. Онгод нь сайхан тамлагдаг дуудахтаа бол онгод нь ороод ингээ. Энд бол хэн бүхэнд ингээ нээлттэй юм хийх чаа. Тэгээ энэ бөөлөр бол ерөнхийдөө би 9 хоног гэж бодож байгаа. Гэхдээ яг одоо яг хэдий хярааны одоо бөөнөр ирмээр ирэх болов гэдгийг би бас сайн хэлж мэдэхгүй байгаа учраас энэ бол тэгээд тэр галан дахилхан дээр өөрөөсөө гэр орондоо байдаг энэ хар сүлд цагаан сүлд алуун сүлд юм уу тэр бүгдийг авчир өөрөөсөө авчрах хэрэгтэй. Тэр нэг бөө эрэхтэй бол нэг хоньны өвчүүсвөл за өөрийнхөө хэмжээнд нэг жоох мод мэдээж одоо мод гал унтрахад нэмээд тэр бүүлж дараагийн бөөс ингээ бүүлнэ. Хэдэн цаг байж болно. Тэгээ энэний гал зорилго болохоор энэ бол айл нэгэн ашиг хонжоо айл нэгэн алдар нэр бол биш байхгүй. Бид нар бол Тэнгэрээс юу гуйлга гуйгаагүй байхгүй. Баян болгоод өгөөч, мөнгөтэй болгоод өгөөч, урт нь асуулаад өгөөч, удаан жаргуулж өгөөч. Бид тэгээг бид нар зүгээр л энэ их хэцүү юмнаас салгаж өгөөч гэж одоо Тэнгэртэй болгон л одоо гэртээ ганцаар би чадах болов гэж байгаа бол өнөөдөр өөрийгөө сормоор байгаа юм бол өөрийнхөө хүчийг одоо мэдэрсэн байгаа бол тэрэн дээр хинч нээлттэй. Одоо тэр хэдэн жил бөөнө олон жил бөөснө зөөгөн жил бөөснө хөвшин хөвөө залуу зандаа аль нь ч хамаагүй бүгд нээлттэй. Хэрвээ одоо явж ирж яваа бол бас хүлээн бид нар тухайд нь аймаа телевиз бас ингэ юм бас гарах байх. Тэгээ бид нар бас 5 хизээ хаанах нь одоохондоо бол бид нар бол яг топ бол ерөнхийдөө болоогүй. Ямар ч бид нар одоо саний бидний хийсэн улсууд ерөнхийдөө 22-нд ерөнхийдөө уулзаад тэгээ ерөнхийдөө бас нэг газар орон нутгаар налахын тийшээ сая тэр нүүдэлчин бистад болсон тэр газрыг энэ дэр ерөнхийдөө тавлчаад байгаа. Миний хувьд болохоор тэр хоорондоо ярилцаад нэг тим хийх гэж байгаа. Тэгээд ингээд ийм юм хийх чинь. Тэгээд тэр олон хар сүл, тэр олон цагаан сүлд одоо нэгэн тугын дор нэгэн тэнгэрийн дор 99 тэнгэрийн дор ингээд цуглана гэдэг маань. Нэг бөөгийн ганц үгч одоо тэр 99 тэнгэрийн дуудлагт тэнгэр тарихад одоо хэрэгтэй байна. Тэгэхээр одоо Монголын одоо бөө мөргөлтөн, Монголын мөнх тэнгэр шүтлэгтэн мэдээж хэрэг лайв хийгээд явна мэдээж энд Монголын ард түмэн одоо гэр бүлээ одоо энэ үр хүүхдээ даатгах гэж байгаа бол ам бүлийнхээ тоог тусгай тэр хүн бичиж авна. Бөөлгөөс нэмнэ Фэйсбүүкээс одоо бичээл тэр бөөлгөөс өмнө ийм хүмүүсүүд бас ингэж байгаа шүү гэд Монголын ард түмэн бүгд ингэ түүнээс одоо ганцхан даваасан буугийн 99 тэнгэр биш шүү дээ. Би тэр тэнгэр мөнгөрийг өмжилт авдаг ч хүн биш. Хинээч биш бид энэ Монголын одоо мөнх тэнгэр 99 тэнгэр дараа энэ их сайхан болоод сайхан үйлээ сайхан болоод уус өмнөтойгон зэцэндээ ороосоо энэ дайнд жингүү байгаасаа эвтэй найртай Монгол хүн бие биенээ хүндэлдэг байгаасаа гэсэн үднээс л тагч байгаа болохоос биш тэр алдар нэрээ өгөөд яаж байгаа юм биш шүү ер нь тий болж өгөл бас нэг олон зовсон хүн байвал бас зорь тусалах юмсан бас миний чадах чинь бас тэр миний танихгүй хүнд яваа юм билүү тийм ээ би мэдэхгүй шүү дээ тэгэхээр яг хүнээ олохгүй хүнээ хайгаа явж улсын дундаас бас би энийгээ олж харна энэ дээрээс дараагийн бас арга хэмжээ хэд хоног үргэлжлэх бид л өндөө мэдхгүй байна. Энэ Монголын төлөө бас нэг юм байгаа юм шүү. Тэгэхээр Монгол ард түмэн бас утгагүй тэр бөөгийн тавилын бас цагаан цагаараа за тэгээд энэ ESPN телевиз ч юм уу тий би бас ярилцаад бас ингээд баацхаас нэхлүүлж байгаа. Тэгээ юм байна. За хаан бөөнөр бүгдээ нэгдэж нийлж ингэж юм хий гэж ярьж байна шүү дээ. Энэс одоо би санаа авлаа л да. Та нэг сайхан одоо та хэд болоод одоо нэгэн цаг үеийн бөөнөр одоо шин цаг үеийн бөөнөр бас араасаа төрж байна. Та шин цаг үеийн бөөнөртөө сургамж гэх юм уу? Одоо бөөлөө явж байгаа тий. Тэднэртэй нэг сайхан сургамж хайрлаач. За би сүүлийн үеийн бөөнөрт нэг л ийм л юм хэлмээр сайн бодог санагдтыг. Тэрмэд нь чөлөөж авах уу авахгүй гэдэг. Одоо энэ хоёуг ходрох хингэргийн минь өв соёлын минь энүүгээр л үлдээж өгөрөл гэж байдаг гойж. Энийг битээ өөрчлөөр. Битээ нэмж энэ дээр ёс заншил битээ зохиогоорой. Яг л энүүгээр нь байлгаарай. Шүүс өргөдөг бол заавал шүүсээ өргөе шүү. За тэр модон дэвшин дээр цар биш шүү дээ. Модон дэвш.
дэвшиндээ шүүсээ тавьдаг тэрийг үлдээгээрээ. За бид нар л ус тахтай бид баахан ингээд одоо сүүлийн залуу бүүнэр маань бөө мөрлөө шашин шиг болгоод байна. Би бүгд нь чилээгүй шүү. Нэг хэсэг бүлэг усуд байна. Шашинлаг болгоод байна. 8 л ус дахин ихээр л толгойд нь 8 өнгийн бодаа. 8 81 ширхэг аяганд 9 бос. Тэгэхээр нэг хэдэн давхар багын хэвэн бо. Энэ биш шүү дээ. Уншлаггүй л тамлаггүй бөгөөд. Бөөгийн хамаг эрдэмч тамлагандаа л бит шүү дээ. Тахлаг амархан, тахлаг бол их актер өсөхгүй шүү дээ. Одоо нэг тэр аягаа яваад өгөөч. Энийг 4 тагш байгаа. Амттай хүн амсаагүй англи шар цайны дээж шүү. Сургуультай хүн амсаагүй улаан онгол цайны дээж баг. Эдээ цагааны дээж. Шимтэй мал шингэн ахны дээж. Шижир цагаан сүний дээж. Энэ дөрв тим юм хийгээд тавьсан баг. Тэнгис тагч болдог. Юу тагч болдог. Тэгээд далаа шиг их сүүчиг үргэл бахан гашлал. Зарим шүүс махаа сайн болгож чадахгүй бол зарим нь охоо шуу тэргээл энэ өмхийрэл ингэж юм. Тэгэхээр биднээс байгаль дэлхийд бас ээлтэй энэ тэнд хадаг яндаг бас уяхгүй байвал бас зүгээр. Тэг яг бөө мөрлөг ёсоор нь л авч үлдээсэ. Тэгээд одоо бас нэг юм байна. Тэр хайрхны галын тахилах, тэр хайрхны дахин жил болгон тийм хийгээд байгаа. Би л энийг буруу гэж бодсон. Яагаад? Тахилга гэдэг чинь ган гачиг аль нэгэн өвчин жол аль нэгэн болохгүй бүтгэн яг тулаад ирээ дийлэхгүй аргаа барахын захид тэр чи хийдэг байхгүй. Тэгээс жил болгон тийм хийхгүй. Тэгээд савдгаас монголчууд хизээч юм гуйж байгааг байхгүй. Лусаас хизээч юм гуйж байгааг. Өөрөөсөө өрөнд ордог байхгүй. Гуйж исэн зүйл нь юу юм? Мөнхөг тэнгэр минь алтнаар мөнгөн сар минь ээж аавын шүтээ минь эргэж ирсэн онгон сахуус минь. Намайг тэгэж хайл, өөр хүүхдийн минь тэгэж хайл, үнц мөч нь ингэж хайл. Ингэж л өргөж ирсэн өөрөө шуугах шүү дээ. Тэгээс энэ савдаг минь та намайг баян болгож өгөөч. Та намайг мөнгөтэй болгож өгөөч. Та манай хүүхдийг харж өгөө хандаж өгөөч. Адуу мал нь хараад. За ингээд савдгаас юм өсчихөж байгаа. За сайхан боллоо. Сайхан боллоо. Тэгсэн чинь гэр бүлээс нь хамгийн хайртай бүхэн яваад аваа явчих нас орч. Өвчин хавдад босч. Үзэхэр лус авдаг орлоо. Лус авдагаан тах. Өөрсдөө юм гуйцсан шүү дээ. Яг гэж юм гуйс битээ гуйл болохгүй шүү дээ. Савдан гэдэг байхгүй. За хүсий чинь болгон сойрлоо авлаа. Харин танаагаас би хүүхдэж аавна, нөхрөж аавна гэдэг үгийг энгийн хүн сонсдог байхгүй. Тэгэхээр бөө хүн яаж бүлдэг гэвэл хожууя хонгор мөнөө юм л усны утас усан зүрхтэй бараахаж харахгүй бархрыг чинь сонсохгүй байгаа ч гэж бүлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө савдаг хорлцвол тэнгэр шүүгдэн чи яагаад сонсохгүй байхт намын авч. Би хэлсэн гэж үгүй сонсохгүй байх чи яагаад тэгж байгаа юм. Тэгэхээр савдгаас юм битгий хүсээрээ. Савдгаас хүсэх юм бол өвс ногоон сайхан таны өвс ногоон сайхан байгаараа гол мөрөн сайхан байгаараа тэнгэр хангаас цааман сайхан бороо гуйж өгөх бол энэ хувь хүн рүү орохгүй байхгүй. Тэгэхээр савдгаар болохгүй. Савдгийг юунд тагтгийг, лусыг юунд тагтгийг. Энэ тэнд явж байгаа модын хуглаад, энэ тэнд ан амтангийн налаад, энэ тэнд могоог нь тастаад, ингэнгүүт лус савдаг хорлонгот тэрийг аргадах гэж л тэр бөө хүн бүлдэг болохоос биш. Нэг хайрхныг тэгэл хэдэн жил тагтдаг тийм биш. Тэгээ савдгаас юм гуйдаг шүү дээ. Би ингэж болохгүй байхгүй. Би нэг л ойлгохгүй л. Тэгэхээр Монголын залуучууд бөө мөргөлтөнгүүд минь, ингэгтэнгүүд минь, улаачд минь заах юм бол би нэг мундаг амт юмшээ. Өөрийнхөө мэдсэн сурсан зүйлээ үлдээч л бодчих. Яг намаа сайлхан муу нэг заах байх. Тэгээд хартаа цагаан хатуудад зөвлөнтэй явж бол нөрөө барах нь ойлгомжтой. Магтлагаар баярлал гүгээд хамгаалах гомдолоо гэдээ уужаад гүгээд хамгаалах. Тэргүй.
удаагаас хойш. Тангуул би ард түмнээ дайр давчсан юм байхгүй. Тэр Монголын бөө мөрлийг байгааг наваад үлдээчээрээ. Тэгээ одоо энэ хингэрэг байна одоо энэ. Угаас хийх ёстой. Яг хийдэг байсан. Яг минийх бугаас. Тэгээ би 28 жилийн бөөлж байгаад нь буугаа 20 жил бөөлж буугаа 20 жил бөөлж байгаад нь буугаас чинь гутал татсан. Тэгэхгүй манай шин залуу бүүнэр яаж байна? Шууд буугаар босно. Хангай амтнд дуусаад алаад хядаад дуслоо. Буугаарс авъя гэж зар тавиад байвал хулгай ажиж алаад хядаад тэр охинч байсан хээлдэж байсан хээлгүүлс алаад дуслаа. Ингээд л ус савдгийг хараад хүрээд яах юм бэ? Тэгэхээр ямаагаараа 20 жил бөөлчихөө. Ямаа ялгаагүй. Яг ойр орхон хагардаг. Зарим хүн гэдэг шүү дээ. Ямаа үйл даад дүнэ. Гэхдээ хэдэн жил бөөлсөн болоод үйл даад дүн яаж мэд. Энэ бөөл энэ жилийн харгааны цөөхөн баг. Тэгсэн минь айгүй олж бөөлж юм шиг ямаа угаасаа үйл даадгүй хагардаг. Та насыг юм сураа. Ингэж бөөлөхээр ингэж бөөлд юм цаад онгодууч л савдууч тааж байгаа дасгалж болж. Тэгээ би энэ савдгийг одоо бага залуу байхдаа айгүй их тийм биендээ дуудаж оруулж айгүй их арх болж бөөлдөг байлаа. Тэгээ хамгийн сүүлд саяхан штэггүй нэрэ 28 жил бөөлөд болж байгаа юм болов гэсэн болоогүй байсан. Саяхан нэг юм сони юм бол нэг савдаг биен дээр буучаад ингэж хэлж байна. Яг нэг хүн бөөлүүлсэн нэг хаана өдөөд тэр газар бас тогшуулсан байна гэдэг. Тэгээд бөөлүүлсэн тэгээд тэр уулын савдгийг би оруулсан. Уулын савдаг орж ирээ. Заагаа би болж байгаа ингэсэн гэлмэ тойцож шиг байна л. Эснэ тэгж хэлдэг юм да. Би энэ бөөнрийг өрөвдөн штэ гэх тийм ёчтойгоор нэг жоохон тийм тавлсан маягтай хэлэхгүй. Би л дотроо бодож байгаа яаж байгаа юм бол. Тэг нөгөө хүн та яагаад өрөвддөг гэсэн. Чи намайг тогшруулчаад энэ бөө хүнийг өрн залаад янчаа мөнгөөгөө тэгээд намайг дуудаад тэгээд намайг аргадаад би дуртай архиа уучж байгаа үстэй гэл. Тийм л гэж. За яах вэ? Чиний хэрэг бүтээд яваад. Чи тэр мөнгө нэгч үү багч уу? Яваад. За би ч яг баха арх уугаад яваад. Заадаг сүлд нь энэ бөө хүн согтуу үлдэж байгаа биз? За наа чи одоо утггүй гэж солиорно. Алзуурч бил. Яаж байгаа юм гэвэл чи бид хоёрын дунд үүссэн хар юм энэ хүүд үлдчихэж байгаа маа. Энэ бөө хүнд үлдчихэж байгаа. За тэгэнгүүт олж хашрангууч та нар одоо энэ бөө хүнийг л ойлгохгүй маа. Архичин галзуу солиотой юу югнө гэж хараад зүгх баг. Эцэс чамайг надтай уулзуулах гэж. Та нарыг эдгэхийн тулд ард олонныхын төлөө алдхан бие зориулаад түмэн олонныхын төлөө төрсөн бие зориулаад өөрийгөө ингэж одоо энгийн хүний хажуу зүгээр юм солиотой галзуу юм шиг харагдуулж байгаа. Маа гэж хэлэхэд нь би ойлгосон. Хичнээн жил би хүний амаа урч. Өстө савдаг өстө хэдэлэн жилээр ярих уу тэрийг нууж ирсэн шүү дээ. Хадгийн сүлд нь ийм ярих байсан би та нар. Тэ муухай юм аа. Одоо тэгвэл би хойч залуу бүүд нэг л юм заах гэдэг. Битгий биендээ оруулаарай. Зүгээр сайхан ирээл таныг таньж мөнгө хэмээ мөргөж जैन тийм нэртэй тийм жилтэй хүү охин хонгор үрнэстэй таныг ингэсэн байх тэгсэн байх нэг тамлагаараа дуудлагаараа болвол тэр онгодоороо хилүүлээд эдэг энэ бэлэн цагаан тавиад орхиол буц. Тэрдээ дөрөв ард түмэн угаасаа чамайг агсан тавиад ориллаа чарлаа юм уу агсан тавилаа юм уу өвчин инээ тэрэгээл чамайг л тэгэл орхино. Аригчин юм байл нь штэ. Тэгэхэд аригчин юм байлаа гэж хүнийг одоо тэр бөө хүн аригчин юм байлаа галзуу мэл хэлэхэд амархан авчиг үнэндээ манаа юм гатуу байсан шүү дээ. Ивэдээ хөр гэж нэг амт хүн боддгоо л аахгүй. Наа чи угаасаа архин дуртай бөө штэ. Тийм угаасаа тэгэл ухаа солиорд. Хиний юм хийгээд солиорд. Тэнгуү ард хүн бодох. Тэгвэл болохгүй юу? Хин та нараа бөөлүүлэх гэсэн. Болохгүй юу? Тэгээ болж болно. Болж болохгүй болоод цаанаас нь ингэж чаа. Тэр аргаа орсон усууч өөртөө ирж байгаа. Тэгэхээр уус амтэн минь бас тухайн үед би ч бас тэгжил байсан байх. Хүн амтан гомдож ирсэн байх уу.
гомдоодсон байх уу? Одоо би янз янзаар хэлж ирсэн баг. Тэгтэл би хүний амьд хүрээгүй хүн амьтан гэсэн бол хутга шуугуулж одоонуудаа хийж надад тийм л байхгүй. Яг ам хэлээр хэлж ирсэн сайн муугаан чи сайн байна чи муу байна гэж хэлж ирсэн. Тэгэхээр одоо хойч залуу бүү нэртэй болж игэл тэр л бас авдгийг биендээ мэт оруулаарай. Адаг сүлд нь тэр л бас авдаг чинь өөртөө гараад яваад харигт тарсныгаа хамгийн муу муха бузыг одоо бүү улаачт нь үлдээгээ та хэд маань бэлэг зүрхгүй бөөргүүл болж хоцсон шүү дээ. Хэцээ. Нэг бөө өхөд өглөө ихэд нөгөө ард түмэн жахал өөр хүн дээр очил явна шүү дээ. Энэ бөө муудаал өгчлээ. Миний багш одоо бас үйл хийж байгаа л үүд боллоо. Өөрхий айлд бөөлөл харахгүй шин бөөлөл бидэд нь жоохон хэрэг жоохон нанжд хүртэл тэгэл зайлвал эхнэрийн хараар боссонгүй багш юм. Тэгэхээр бөө хүн бол нэг ийм л хувь тавилантай. Бөө хүн хааж магтуулахгүй. Хаанд нэг шагнал одон медаль бид нар хүлээхгүй. Бид нар нэг алдан нэг зүй гэж гүйхгүй. Бид нар бол нэг ард түмэн та нарынхаа дунд явж байгаа л танартайгаа адилхан байж байгаа л яг илэрхэж байгаа зүйл нь онгод тэнгэрээ чадах юм бол чадлаараа болох юм бол боллоороо ингэж явж байгаа л бид чинь бас л ээжтэй автаа улсууд шүү дээ байсан шүү дээ би ч бол энийг бас ард түмэн бас зөвөр ойлгоорой. Гэхдээ бөө хүн бол хүний төлөө л байд юм да ер нь бол тэгж л захимаар байна. Тэгээд Монголын энэ том өв соёл болсон. Энэ ингэргийг би зохиогоогүй, энэ хоёрыг би зохиогоогүй үгдээсэн юм. Энийг би баталж аваагүй. Миний юм би бөө гэж юусээ битэд гэж яриараа. Би гэдэг л хайчаарай. Одоо би гэдэг үзэл чинь одоо эндөө хэрэггүй. Одоо бид нар гэж л яах хэрэгтэй хөлөө бүүнэр маань бид нар. Тэгээд энэ одоо настай бүүнөрөө тэр мө тийм гэж битгий бинийг настай бүүнөрөө битгий шүүмжлээрээ. Шүүмжлэхийн оронд та нар сайхан ярилцаа тэр бөөгийнх нь одоо эрдэм чалаа та нар яг зөв ёсоор нь өвлж аваад тэрийг хойч үдээ өвлүүлж хий хоосон тахлаг биш үнэн байсан тахлаг одоо хий хоосон юм цохиохгүйгээр байсан юм яг байснаар нь байлгаад ингээл аваад үлдчихвэл тэгэл энэ хойч залуу бүүнэртээ одоо та нар дээр бол төмөн чадал мянган хүч бол бэлэн байгаа. Тэгээ бүү хүн тэгээ ариун цагаан сэтгэлтэй бай. Алдахгүй онохгүй гэж байхгүй. Болж өгөл архил битээ угаарай. Би ч одоо мэдэхгүй хууж онжиж бол их явсан. Гэхдээ төмөн олныхон төлөө. Таваасан бууж арх ухраа сайн хэлдэг шүү дээ. Манай хүүх гэдэг шүү дээ. Чи тэр савдгаа оруулж байгаа яачих вэ? Яаж арх уудаг шүү дээ. Чи арх уудаг үстэй. Чи тэгэл ганц удаа яах вэ тэгэл ийм гуйлтанд бол аягүй их орсон шүү дээ би. Эцэс яг үнд ард түмэн яваад түнэрэл хань ижлийн сохтууд л хоцордол байсан. Эцэс тэр бөө хүний хань ижил үр хүүхдүүд л хартан зовж. Тийм учраас бас бөө хүмүүсүүдийн бас зовлон бас жоохон багцсан жоохон ойлгоорой. Энэ бүүд мөнгөний өгсөн юм чинь хийхгүй яадаг ч юм уу. Би мөнгөний үйл нөгөө вэзтэй энэ төр битгий тэгээрээ мэдээж хэрэг нүглийн төлөөс гэж бас нэг юм байдаг. Бид нар дэнчин гэдэг тухай яриа. Дэнчин маань хүмүүсд ойлгоод байна. Дэнчин гэд манайд би мотоо хүн ч юм дайруулсан юм байвал өөрийнхөө амь насыг үнэлж байгаа. Хэрвээ би бөөлж аваад өхвөл гомдлого. Ягаад бол би өөрийнхөө амийг нэг хоноор нэг үхрээр дэнчин тавьсан. Гэхдээ тэр дэнчин тавьж бөөлөх нь цөөхөн л дээ маш ховор. Өдрөлгөн тэр үхрээр болоод авахгүй шүү дээ. Өдрөлгөнөө болоод авахгүй шүү дээ. Заримдаа 20 цаас 30 цаас авч л өгдөг шүү дээ. Бөөлж өгдөг шүү дээ. Тэр нэг цөөх. Үнэхээр даавчгүй аваад бол одоо даваасан бич гэж ихтэйг нь одоо гэр ороод хасвч ихтэйг л гоё юм байх байлгүй дээрх биш. Тийм учраас тийм байна. Тэгээ яах вэ? Бөө хүнийг ойлгоорой л гэж одоо ард түмэнд үзэж байгаа ард түмж явахад ард түмэлдээтэй үзэж байгаа усуд тал бас тэгж хэлээ. Би айхт мундаг гэгээр цавд юм шүү л. Надад нэг хүсэлтэй байна. Гэхдээ тэр хүсэлтийг авахгүй та өөрөө л мэдээ. Ямар хүсэлтэй гэхээр би нэг нэвтрүүлгийнхаа төгсгөл дээр одоо ингээд уулзсан бөөгөөрөө нэг сайхан ерөөл магтаал хэлүүлж болж өгөл нэг сайхан хуурын дуу сонсохыг хүсдэг юм. Хуурын дуу гэж байгаа юм үстэй. Тийм үү. Энийг хүлээж авдаг нэг сайхан хуурдаад чи ерөөл хэлж өгч. За хуур хоосон татаад байдг юм да. За яах вэ? Гэхдээ ер нь энэ хуурч нэг бас нэг зоригтой байх шүү дээ. Тэгээ би яг үзүүлж байгаа шүү. Тэгэхээр за ерөөл хэлээд. За. За
манай миний Монгол ард түмэн одоо бөөмөргөлтөн бөө тэнгэр үзэлтэй ард түмэнтэй гэр дүүрэн жаргалтай, гиз дүүрэн хоолтой, эдний гих нэртэй, тэдний гих алдартай, өнгөтэй өөтөө сайн сайхан явж, урт настай, удаан жаргалтай, үр хүүхдүүд нь өсөж өндийж, өвчин зовлонгүй, алаан хядаангүй тийм ээ. Худалчинд нь хууруулж, хулгайчинд нь мэхлүүлэхгүй тийм ээ. Баян хүнд басуулахгүй, ядуу хүнд яллуулахгүй, хаадар бороо аянга цаглахаа, үер ус галын аюул гамшиг осол, амдан шүдэ, аратан цавдгийн бол хилэндэн шүдэ, хилэн лусын хорлоос хилтүүлж орон төвнг, орон шорон хэрэг төвн гай бат гамшиг ослоос. Одоо бүгдээрээ хол байгаа, бүгдээрээ эрүүл сайн сайхан л яваасаа л одоо юу нэг тулгамтай нь сайн мууч ирэхгүй нөгөө бүүлүүлж арай өөр л орж ирэх байх л та. За тийм байна. За тэгээд намайг одоо ингээ өндөрлөе тийм ээ. Тэгээ одоо намайг ингээд бас ирж надаас ингэж одоо бичлэг аваа. Тэгээд энэ бичлэг нь бас өөр хүүхэд нь бас үлдэнэ гэж одоо дүү маань хэлсэн учраас би тэгээд өөр хүүхэдтэй ханижлдээ. Бас би бүгдэнд нь ханижл өөр хүүхэдтэй бүгдэнд нь баярлж авдаг шүү. Одоо яг даваасан бүгдийн сайн сайхан яваа маань одоо онгод тэнгэрийн буян ээж аав нь буян эмээ өвөөгийн буян орон баян хангаал ус авдаг юм буян ард түмний юм буян хань ижлийн юм буян өөр хүүхдийн ах дүүний буян энэ бүхэн нийлж ижин даваасан бүгд өхөн энэ харуудаар оршиж байгаамаа. Тэгээ та бүгдээ гэр бүл хань ижилтэй баярлаа. Тэгээ намайг өнөөдөр ядаж үдэж явахад миний хажуу талаас зовлон жаргалангийн хуваалцж нэгэн биений нөгөө тал энэ жинхэнэ цагаан сүдэр одоо болж ирсэн одоо хань ижилтэй бороо замаар одоо ядаж үдэж юм аль нэг алдаа оноо хийж явах ч юм уу хэцүү үед орхиог хань ижилтэй одоо миний амьд байх одоо миний ганц урам зориг болж байгаа хоёр хүүхэд нэг сайхан бэрний сайхан ач минь байна. Одоо аавын зүгээс өвөгийн зүгээс хань нөхрийн зүгээс одоо баярлалаа л одоо гэж хэлээ. Тэгээд одоо хичээе. Жилээ да. За танд бас манай нэвтрүүлгийг тааж орсонд маш их баярлалаа. Танд ч гэсэн сайн сайхан наад жаргал эрүүл энхийг хүсье. За баярлалаа. За тэгээд батаршгүй.